Сайн байцгаана үзэгчдээ энэ телевизийн бүхэн өрөө нэвтрүүлгийн 39 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бүхэн өрөө нэвтрүүлгээр бүхэн өрөөнд болдог тухайн 7 хоногийн барилдаанууд болон за бүхтэй холбоотой сонин хачин мэдээллүүдийг та бүхэнд хүргэдэг боломжтой. За тэгвэл өнөөдрийн бүхэн өрөөний зочноор одоо бүх сонирхогч за Баян Хонгорын бүхий мэдээ Facebook пэйж хуудсын зочин одоо админ Амар Төвшин хүрэлцэн ирсэн байна. За ингээд энэ телевизийн хөтлөгч за хаширдан өнөөдрийн дугаарт оролцож байна үзэгчдээ. За ингээд энэ өдрийн мэдрэг. Энэ өдрийн мэдрэг. За Амар Төвшинхаа одоо ажил тавлаг. За хагтан сайнд бас бүхэн өрөөнд за алтан цамаа үзээд ингээд бас ажиллаа хийгээд явж байсан тий. Алтан цамаа үзээл амралтаа өдрөөр тэгэл өчигдрийн барилдаан сайхан боллоо. За энэ 7 хоногт бүхэн өрөөнд бол 2 барилдаан болсон. За ингээд алтан цамын барилдаан бол 2 сарын дараа иргэн ирж байна тий. Нэлээд бас урт хугацаанд завсарлаад бас алтан цамыг үздэг үзэгчдийн хувьд бол үзэх дуртай одоо нэг бүхийн барилдаан эхэлж штэ тий. 6 дугаар тойргийн хаалт за тэгээд 7 дугаар тойргийн нээлтийн тойргууд маань энэ Бямб ням гаргуудад болж өнгөрлөө бас хүснэгтийн нэлээд дүр зураг харагдсан сонирхолтой 2 тойргийн барилдаан болж өрнөлөө. Дээшээч гарч ирж байгаа багууд тодорхой харагдлаа. Доошоо унж байгаа багууд ч гэсэн тодорхой харагдсан. Ер нь бас хавар одоо бүх спортын улирал ингээд дуусах төгссөн байна. Энэ улирлын төгсгөлийг хаагаад алтан цамын 7 дугаар тойргийн барилдаануудыг бид энэ амралтын өдрүүдээр үзлээ. Тэгээд хайлайт бичлэг рүүгээ орцгоох уу. Тэгээ. За эхлээд бид Бямб гарагт 6 дугаар тойргийн хаалтад барилдсан Апо Скайтл баг болон Хувлаа хаан багуудын барилдааны дүрсийг хүлээн авч үзцгээе. 1-р тойргийн барилдаан за Улсын арслан Орхон баяр бол аймгийн арслан гандлахтай онолт таарсан. За Улсын арслан Сэдэн соднон бол аймгийн арслан Эрхэн баяртай. За Улсын начин Батчуулан Улсын начин Төвшин төгстэй. За аймгийн арслан Баасан Жав Улсын начин Даваа очиртай. За аймгийн арслан Амгаланбаатар Улсын начин Лавд очиртай эхний тойрогт онолт таарсан байгаа. За ингээд Орхон баяр арслан хамгийн ихний давааг багтаа авчирсан. Нээлтийн тойрогт Улсын арслан Орхон баяр Өврангай аймгийн харьяатай аймгийн арслан ган тулгахтай онолт таарж барилдсан. Ган тулгыг Синжигний барьцсан дээрээс хүнтэрж ард нь гараад гандлан унж явахдаа араас нь хөөж итээд за итсэн зан дээр их ойрхон унах төгсөн. Тэгээд Орхон баяр арслан барьцаатай байсан учраас урагшин дараад унасан байгаа тий. Гандлах тохон төрөл. Өнөөдөр бол Апо Скайтл баг зайлшгүй ялах хэвээр. За Хувлаа хаан ч гэсэн яг энэ барилдаан эхэлж байхад бол маш чухал барилдаан. Тий, 2 тойргийн барилдаан дутуу байсан. Энэ 2 тойргийг хэрвээ ялж чадах юм бол дээшээгээ нөхөөд дээр бичигдэж байгаа багуудтайгаа оноо тэнцэх боломжтой байсан хэдий ч Улсын арслан Бямбат арслан маань гэмтэл хүртлээс шалтгаалаад тараахан барилдаж чадсангүй. За тэгээд нөгөө талаас бол Апо Скайтл баг бүрэн бүрэлдэхүүнээрээ барилдаж эхэлсэн. Орхон баяр арслангийн эхний тойргийн даваа энд харагдаж байна. 1-р тойргийн үргэлжлэл Төвсгөл аймгийн харьяат 2 бүх барилдсан. Улсын начин Даваа очир аймгийн арслан Батсуур барилдсан барилдаан. Баасан Жавын хавраад давсан их харагдаж байна. Баасан Жав Батсуур. Амраах Бямб гарагийн барилдаануудыг үзсэн үү та? Телевизээр үзсэн үү? Телевизээр л харсан да лайв л үзсэн. Ням гарагтаа бол яг өөр очиж. Ням гарагтаа өөр очиж. Зураг аваад ажилласан. Гэтэр нь бүхэн алгасгүй л үзээд байна уу тий. Тэгээ бүхэл болж өгөөл ажил гайгүй яавал үзээл байна. За энд 1-р тойргийн 3 дахь барилдаан Улсын начин Лавд орж аймгийн арслан Хурц арслан Амгаланбаатар нарын барилдаан. Их ойрхон шийдэгдсэн барилдаан байсан. Удаашруулалт дээрээс дүрс илүү тодорхой харагдан да. Ер нь их ойрхон давалцсан барилдаанууд нэлээд олон гарсан шүү өнгөрсөн амралт өдрүүдэд. Тэгс алтан цамын барилдаа ер нь баг болгоноос сонгогдож ирсэн шилдэг 5 бүх барилдаж байгаа гэдэг утгаараа эхнээсээ л их өрсөлдөөнтэй төгсгөлдөө унахтаа хүртэл ер нь иймэрхүү байдлаар ойрхон шийдэгдсэн барилдаанууд олон байсан. Тэгээ энэ барилдаанд бол аймгийн Хурц арслан Амгаланбаатар давсан байгаа. Лавд орж өөрөө доогуур нь одоо төрүүлж шороодож газар унаад. Эхний 3 тойрогт Апо Скайтл баг 3 тэг гэсэн давмгаалтай эхний тойрогоос гарч ирж байна. За тэр дэлгэсний баруун доод болон тодорхой харагдаж байна. Хувлаа багийн хувьд бол Бямбатхан арслангаас гадна Улсын начин Амар сайхан начин мөн энэ өдөр барилдаагүй. Тийм баг зэргийн гэмтлээс шалтгаалаад тийм жижиг мессажлбарт оролцсон гэж багийн засгалж жуулагч Бүрэнбаатар багш нь ярьж байлаа. За тэгээд Бямбатхан арслан байхгүй, дээрэс нь Амар сайхан начин байхгүй эзгүй үед бол багийнхан залуучууд 2 тойрог хариуцлагатай барилдаанд оролцох шаардлагатай болсон. За энэ Амгаланбаатар давж байгаа харагдаж байгаа бол яг одоодонд улсын харцаг Сэдэн содномын барилдаан харагдаж байна. Сэдэн содном харцаг энэ даваанд аймгийн арслан Эрхэн баярыг дагуу шуудганы барьсан дээрээс татаад суугдаж урагш нь хөнтрөөд
Михийг үтсэн. Зэд Барцгийн хувьд бол ер нь бэлтгэл их чиглэрсэн сайхан харагдаж байлаа те. Энэ өвлийн барилдаанд ер нь сайн байгаа шүү дээ. Энэ намраас өвлийн барилдаанд. Тэгээд Апоскатл багаас бол яг Орхон Баяр Арслан болон Цэдэн Содон Марцаг гэж хоёр бүхийн форум бол ер нь өвлөөс хаварлууга их гоё Голч шилжээд ороод ирлээ. Амраах бол олон жил бүх үдсээр нь хавар сайн байгаа бүх бол ер нь цолоо ахиулж таардаг та тий. Би энэ жил Цэдэн Содныг намар харсан. Ер нь энэ алтан цом өмд их гоё байгаа шүү дээ. Энэ даваал гүүж урж байгаа тэр нэг дүүхэл зэлэг. Өөртөө ч нэтгэлтэй баг шүү лээ. Энэ өдөр бол их сайхан барилдаануудыг үзүүлсэн. За хөлгүү хөвлөө багаас багт андуурж байна. Хөвлөө багаас бол энэ өдөр тун сайн барилдааныг үзүүлсэн бүх бол яхаа харахгүй. Улсын начин Бямт орчин төвшин төгс байсан. Төвшин төгс начин энэ даваанд багийн цорын ганц давааг багтаа авчирсан. Улсын начин Батчулуу начин гард авсан даваа байлаа. Хоёр бүхэн барилдааж бас нэлээд сүүлд үлдээд Батчулуу начин дахимдаад ингээд ямсаад нэгдүгээр тойргийн барилдаан бол 4-1-ээр Апоскатл багийн ялтаар бол нэгдүгээр тойргийн барилдаа өндөрлсөн. За яг дагуулаад дайраа дахимдахтан дагуулж бусгаад Михийг үтсэлсэн барилдаа гаргаж байна. Энэ хоёр бүхэл хоёулаа ер нь их төвчээртэй удаан барилддаг бөхчүүдэлтэй. Эхний тойргийн барилдаанууд 4-1 гэсэн харьцаагаар инхүү өндөрлөж байна. Олон хүмүүс бол ер нь Хувлаа хаан багаас Бямбатхан Арслан барилдсан бол яах байсан бэ? Бямбатхан Арслан барилдсан бол бас Орхон Баяр Арслантайгаа ямар барилдаа үзүүлэх байсан бэ гэсэн тийм хүлээлтүүд байлаа. Тий, ер нь бол Бямбатхан Арслангийн барилдахыг хүлээж байгаа ер нь олон хүмүүс байх шиг байна. Тий, цагаан сарын барилдаанаас хойш ер нь төдийлөн өргөний барилдаанч барилдсангүй бэртэл гэмтэл гэдэг зүйл бас нэлийн одоо хойш нь суулгаж байгаа шиг байна шүү дээ. Тий. Тэгээ яг энэ өдрийн барилдаан ч гэсэн өөрөө ирсэн харагдсан. Сая сүүлч гэсэн бас харагдаж байна. Цаанд одоо зөвлөгөө өгөөд ер нь одоо багийнхантаа маш их зөвлөгөө хажуунаас нь өгөөд өөрөө нэг гарч барилчих гад нэг тийм одоо твцсэн байдлаар бас ингэж байгаад байгаа харагдсан өргөндөөс яг харахад та бас тэрийг ер нь ажигласан уу? Ажигласан. Өчигдөр бас би Батмагната гарч ирд барилдах байх гэж бодож ирсэн. Үзэгчд гэсэн зөндөө ирэх байх те. Өөрчигдөр 5 дахь барилдаанд барилдаагүй. Маргааш EMS-тэй барилдана гэсэн тийм тактиктэй байсан бас тийм бас таам байсан. Барилдаанд бол тэгж бас бодож ирсэн үзэгчд бас нэлээд байгаад. Тэгээд мэдээж Хувлаа хаан багийн хувьд бол 2 хоног дараалаад бас хүнд барилдаа нэг л эхний өдрийн барилдаан бол нэлээд хүнд болсон шүү дээ. Тэгээд дараагийн барилдаанд бас Бямбатхан Арслан ороод ирвэл арай өөр болох лөө гэдэг хүлээлт бол мэдээж үзэгчдийн дунд байсан. Тэгээд одоо бас барилдсангүй тий. За ингээд дараагийн одоо багийн 1-р тойргийн барилдаанд хүлээж авч үзье. Энэ бол од групп болон хүлээгүй багуудын 1-р тойргийн барилдаан байгаа. За од групп болон хүлээгүй багуудын 1-р тойрогт Аймгийн Арслан Батбаяр Улсын зан Сэрэгтэй онолт таарсан. За Улсын зан Хөдөр болго бол Цэргийн Арслан Үлзий сайхантай. За Улсын харцаг Ган Хуяг Аймгийн Арслан Намнан Сүрэн. За Аймгийн Арслан Наранбаяр Улсын харцаг Бадрахтай. За Улсын начин Түмэн Дэмбэрэл Аймгийн Арслан Көвтлэгтэй онолт таарч барилдсан. За энэ барилдаан бас л их сонирхолтой өнгөрсөн 7 хоногийн тийм ээ. Одоо үзэгчдийн бүх сонирхчдын бас нэлээд шүүмжлэлийг дагуулсан ийм барилдаан болсон байгаа. Тэгсэн. Хүлгүү багаас багийн бүрэлдэхүүн дутуу барилдсан. Эхний тойрогт бол бүр 2 хүн бүх гарч ирж барилдаад. Тэгсэн. Од группийн багаас 3 бүх эхний нөгөө яг хүлээлгийн 10 минутанд хүлээж байж байгаад 10 минут өнгөрсний ар дээрээс давааг аваад туг тойрч байлаа. За тэгээд 5 тойрог бүтэн барилдсан Намнан Сүрэн болон Көвтлэг нар 5 тойрог бүтэн сайхан барилдлаа. Эхний яг барилдсан барилдаан дээрээс бол Түмэн Дэмбэрэл начин сая Көвтлэгийг баруун талдаа мушгаа тайлсан. Үлзий сайхан Арслангийн барилдаа хөдрүүлэг зан шуудганы барьсан дээрээс бярлахад Михийг үзсэн барилдаан харагдаж байна. За тэгээд эхний тойрогт бол бүр нэлээд хүн дутуу байж байгаа. 2-р тойрогоос нөхөж орж ирсэн. Тэгээд багийн бас сахилга бат бүрэлдэхүүний хувьд бол хангалтгүй юм шиг харагдсан. Цахим орчинд ч бас нэлээд олон тийм фэнүүдийг олон байдал хуваасан тийм сэтгэлдлүүдийг харагдаж байна. Хуулсан тийм барилдаан бол хүлээгүй бол од группийн багуудын бол хооронд болсон байгаа. За энэ барилдааны талаар та бас ер нь юу гэж харсан бэ? Тэгэл одоо шилдэг 8 багт орцсон байгаа баг бол барилдах ёстой шүү дээ. Энэ үзэгчтэй хөндлөө те. Тэгээ бас өрсөлдөгчтэй хөндлөөд сайхан ирээд барилдах байсан. Тэгээд бас ямар шалтгаан байсан сайн мэдэхгүй л. Бид нар бас нарийн шалтгааныг мэдэхгүй учраас бас яг дүгнэхэд түнд байгаа. Гэхдээ яг адилтгаад үзэх юм бол Эв Монгол багч гэсэн ер нь бол Ням гарагийн барилдаанд ялгагдсан ялгаагүй л одоо шилдэг дөрөвт үлдэх боломжгүй болсон шүү дээ. Тэгэхэд бол тэмцээний хөндлөд ирээд барилдаж байгаа зэргийг харах юм бол бас ах нарын маань хувьд бас жаахан хангалтгүй л тийм шийдвэр гаргах чуудаа. Хоёр багийн бол үрдэнгөө хувьд л нэг хол зүрүүгөө те. Ерөнхийдөө бол
ойлгомжтой болцсон барилдаан байсан. Гэхдээ яг барилдсан барилда гэдэг л нэг зүйлийг бас үзэгчид нэлээд одоо шүүмжилж ярьж ах шиг байсан. За ингээд дараагийн барилдаан бол Apo Skytel болон за Хувлаа хаан багуудын 2 дугаар тойргийн барилдааныг хүлээн авч үзцгээе. 2 дугаар тойрогт улсын арслан Орхон баяр аймгийн арслан Эрхэн баяртай. Улсын харцагт Сэдэн Содном улсын начин төвшин төгстэй. Улсын начин Бочулуун улсын начин Лавгд оржтой оноолт тарж аймгийн урд зарслан Амгланбаатар улсын начин даваа очиртой барилдсан. За аймгийн арслан Баасанж болон аймгийн арслан Гантулга нар хамгийн сүүлд нугарч хоорондоо оноолт тарж барилдсан. Тэгээд бүрэлдэхүүний хувьд бол ер нь эхний тойрогоос бидэнд ч тодорхой харагдсан да. Хүчний хувьд баг зэрэг зөрүүтэй тулаан болох юм байна да гэсэн хүлээлт харагдсан байх. Угаасаа Хувлаа хаан баг бол Нутгийн буян группээс сонгогдож орж ирсэн баг. Тэгээд Нутгийн буян группээс шууд сонгосон хоёр тамирчин нь гэмтлээс шалтгаалаад барилдааг уучраас ерөнхийдөө ойлгомжтой ойл барилдаан байлаа да. Дөрөв нэгээр ихний тойрог өндөрсөн. За 2 дугаар тойрог бол мэдээж бас Apo Skytel баг ерөнхийдөө л ихнээсээ илүүрэх гэж барилдсан. Тэгээд бас нэг ялгаатай юм гэх юм бол нөгөө Эв Монгол хөлгөө богийн тамирчид дутуу байсан учраас баг хоорондын даваа хооронд амар хугацаа богинтой шууд гарч ирээл Бямбаргийн барилдаанууд барилдаад байсан. За улсын начин Бочулуун юм ордсон барилдаан. Толгой авч муших гад лавгд орж доор нороод онсон барилдаан харагдаж байна. Ингээд бас өөрийнхөө хувьд л ихний даваагаа авч байгаа тий. Өмнөх тойрогт бас өвдөг шороодсон байсан. Бочулуун очингийн хувьд бол өвлийн барилдаануудад багийн барилдаан дээр бас цөөхөн барилдаадсан бол хавар ерөн сайхан формонд орсон гэдэг нь эндээс харагдаж байсан. Бол улсын арслан Орхон баяр аймгийн арслан Эрхэн баяраар 2 дахь тойргийн даваагаа авч байгаа нь бидэнд харагдаж байна. За тэгээ Орхон баяр арслангийн формыг харахад ч тэр өнгөрсөн Mobicom-ийн 30 жилийн барилдаанаас хойш ингээд энэ алтан замын барилдаан гэд харахад бол ер нь л унаа нэг цөөрөөд барилдаан бол улам жигд сайхан их тулаад ирсэн байна. Би ерөнхий хөгжил одоо биеийн ерөнхий байдлыг харахад л ер нь бэлтгэл ямар давгүй сайн байгаа вэ гэдг нь харагдаж байгаа да. Өргөөний барилдаанууд гэж ер нь тасралтгүй ер нь барилдаад байгаа шүү дээ өмчгүй. Өнгөрсөн жил бол бас хаврын барилдаануудад цөөхөн барилдсан шүү дээ. За тэгээ өнгөрсөн 100 бол бас хаврын барилдаан цөөхөн барилдсны дүнгээ тавиуллаач гэж харж байсан фэнүүд байсан баг. Улсын начин төвшин төгс бол улсын арцаг Сэдэн Содном нарын барилдаан. Цэдо арцгийн сэлгэж мордсон барилдаан бидэнд харагдаж байна. Apo Skytel багийн хувьд бол бас өөрсөндөө ер нь том зорилготой байгаа хаа. Намар улирал эхэлж байхад бол Алтан цомын анхны тойрогт багийг тасгалжуулж байсан. Улсын арсланд орж чулуун гавыг арслан өвчний улмаас шалтгаалж руугийн мөксийг үзүүлсэн. Тэгээд бас дасгалжуулагч арслангийнхаа төлөөч гэсэн ер нь өөрсдөө нэлээд дайчилж барилдаж байгаа болоо. Дамаа бүр Сэдэн Содном арцгийн хувьд бол яг ган хоёрыг арслангийн гарын шав ийм бүх. Тэгээд хайртай дасгалжуулагч руугийн мөксийг үзүүлж гэсэн энэ үед бол сайн барилдаж л багшийн ачийг хариулна. Хоёрдугаар тойрогт орсон оноолт тарсан хоёр аймгийн арслангуудын барилдаанд аймгийн арслан Хөвсгөлийн Баасанж энэ жил бас сайн байх шүү. Тий. Тэгээд Алтан цом ингэж холилдож болохоор бас өөр аймгийн бөхчүүдтэй хамтарч бэлтгэл хийгээд ер нь чангараад байна уу да гэж харагдаад байгаа. Баасанж арслангийн хувьд энэ хавираг бол ер нь л хоёр талдаа сайн гүйцэтгэж байгаа да. Өмнөх даваа учрын чинь зүүн талдаа хавирсан бол энэ даваанд ган тулгыг баруун талдаа хавираад мэхийг үүсэж байна. Дундгов аймгийн Эрдэнэлээ сум яриат аймгийн урд зарслан Амгланбаатар улсын начин даваа очроор багийнхаа ээлжит давааг авчирч байна. Өөр амьсгалын хувьд бас нэг жаахан тийм өрсөлдөөн султай л болчихж байлаа л дээ. Яг хараад байж хат нөгөө яг цуг барилж байгаа багаас хүн дутуу тэгээд өрсөлдөөн бага байгаа үед нөгөө багуудын хувьд бол яг дагаад нэг арай нэг сэтгэл зүйн хувьд төр өрсөлдөх чанар нь бол буураад байгаа юм шиг харагдсан. Та хоёрын хувьд ямар бодолтой вэ? Тэгээ уур амьсгалын хувьд бол бас ер нь тиймэрхүү. Гэтэ бас нөгөө нэг 2 сар завсарлсан болохоор зарим хүмүүс нөгөө нэг алт замын барилдаанаа бараг мартсан ч гэдэг юм уу. Яг лайваар бол ер нь сайн хүмүүс үзсэн шүү дээ эфирээр тий. Үздэг. За яг ирээд үзэх гэхлээр нөгөө нэг хоол явцсан ч байдаг юм уу бас яг төдийлөн яг амжааг байх гэж бодож. Дараагийн тойргийн барилдаанууд арай илүү олон хүмүүс өргөнд ирэхлүүл гэдэг. Тэгээ эхнэр л 5 дахь өдөр болсон тий. Тэгээ бас ажлын өдрөөс багассан шүү дээ. 5 дахь өдөр чинь өөрөөр барилдаангүй байсан тий. Дараа 7 хоногт 9 хоногт бол харин барилдаан байгаад байгаа ажил өдөр. Тэгээд дээрэс нь одоо
ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд харин 24 сургуулийн хүүхдүүд их олноороо ирж үзсэн байсан. Анх удаа Алтан цомын барилдааны үзэж байгаад нэгэн одоо сонирхолтой яриануудыг бас шууд амжилтын дундуур бол хүүхдүүд өгч байсан. Уг нь нөгөө залуу үзэгчдэд татах юм бол Алтан цом нь илүү боломжтой барилдаан байхгүй. Бүтэн яг бөхчилсэн барилдаан үзэх юм бол хамгийн багадаа нэг 6 цаг 30 минут цаашаа бараг 8 цаг хүртэл сундаг штэ. Тэгэхээр 6 цаг 30 минут суугаад бүх үздэг яг 10 жилийн өсвөр насны хүүхд хэд байгаа вэ? Тэгээ 3-4 цагийн хугацаанд богино тойргийн цөөхөн бүхийн яг нөгөө үздэг орхон баяр Батмагна гэсэн шилдэг бүхчүүд нь цөөхөн бүхчүүд барилдж байгаа барилдааныг үзэх юм бол уг нь яг нөгөө бүхэд дурлах нөхцөл нь яг Алтан цомын барилдаан дээр байгаа болов уу гэж бодогдоод байгаа. Яг хагас сайн бүтэн сайнны барилдаанд юм байна. Яг 24-р сургуулийн 8-аас 10-р ангийн сурагчдын төлөөлөл ирсэн. Яг багштайгаа ангийнхаа хүүхдүүдэд бүнээр ирсэн. Тэгээд MCS группийн MCS багийг одоо дэмжиж байгаа. Багш нь одоо Баян онгорих. Тэгээд бусад бүгдүүдийг мэдэхгүй. Тэгээд одоо багшийнхаа одоо ноткаас гарсан одоо бүхий багийг дэмжиж байгаа. Бүгдээрээ хөгтгөр ингээд MCS баг өгсөн тийм болтугай гэх тий зургийг ингээ хөөрхөн зорцсон тийм одоо хүүхдүүд шилбэл гэж. Энэ ч л одоо нөгөө хүүхдүүд одоо барилдааныг үзэх нэг эхлэл дөнгөж тавьж дараагийн байлдаанд илүү сонирхолтой олуулаа ирээд бүр илүү хүчтэйгээ дэмжлэх гэдэг юм уу. Яг энэ тал дээр бас энэ хүчээр дэмжигчдийн талаар та бас ер нь ямар байр суурьтай байдаг вэ? Энэ жилийн бас нөгөө шинжилсэн тэр одоо клубийн системтэй болж байгаа шүү дээ. Одоо нөгөө компани дор клубээр явж байгаа. Тэгээд энэ өөрчлөлт танд ер нь яаж мэдэгдэж байна? Амраах бол одоо Баян онгорын жинхэнэ үнж фэн бүхий фэн юм шүү дээ. Тэгэл ер нь Баян онгорын дэмжээд өгсөн бол одоо энэ жил чинь ингээд холигдол 8 баг манай одоо MCS багтчаа өөр аймгийн залуучууд зөндөө шүү. Юунаас ховдоос төмөр цоож байна. Хинтигээс алтан цоож аззаа хоёр. Тэгэл ингээд өөр аймгийн хүмүүс байна. Бид нар хөрдлөхс хинтэйгээ хин аззаа одоо хэмэнтэй ч өөр дотно цогцөрөл начин байгаа. Тэгэл мөрлөлтэй ч ингээд дотноолоод манайх танахгүй одоо. Тэгэл тэр бүхчүүд ч бас хам сургууль бэлтгэл хийж явах одоо бас бүр л гоё идэв шүү тий. Одоо буцаад нөгөө бөхчилсэн энгийн барилдаан болж байгаа үед бол та яг багийнхаа бөхчүүдийг бас харж байна уу? За тэр маань доор унлаа да энэ маань сайн барилдлаа да гэсэн тийм хүлээлт байна уу? Байна. Тэгэхээр одоо төмрөө Алтан цоож нарын барилдааныг бол ер нь харж байгаа л гэсэн үг тийм. Цоожих цогтөрөл начин гэсэн бөхчүүдийн барилдааныг бол дэмжин шүү дээ. Тэгэхээр яг л адилхан дэмжиж болж байгаа. Ингэж холилдох чинь л одоо нөгөө жинхэнэ лигийн утга учир чинь энд байгаад байгаа шүү дээ тий. Энэ жилээс одоо 3 дахь жилд одоо лиг гэж зохион байгуулсан. Гэхдээ бүр илүү одоо холигдоод илүү тэнцвэржүүлээд бүхгүй аймагуд гэсэн зарчимтай нийцэж байгаа юм уу? Руу явж байна. Тэгээд цаашлаад илүү одоо нэг баг бүр тусдаа менежментийн багтаа болоод одоо яг энэ сагсан бөмбөгчөж гэдэг юм уу, үндэсний волейболын лигч гэдэг юм. Ингээд явах юм бол үндэсний бүх цаашдаа илүү одоо олон үзэгчтэй, илүү залуучуудыг татсан юм сонирхолтой болох байх л гэж одоо хараад байгаа шүү дээ ирээдүг. Одоо ганц нэг багууч нөгөө өөрсдийн гэсэн яг сошиал контент хариуцсан тийм одоо рил хийдэг мэрэгжлийн эдитер хүмүүстэй болсон байлээ. Тэгээд Амраах нь бол зураг авдаг. Би бол Амраахыг бол нэг Баян онгорын бүхий одоо дивжэнээс яг албасны зурагчин, менежер тиймэрхүү яг албыг л ер нь хийж харж байх хэвэл болоо тэг хөгжөөд ер нь явандаа тийм болох болов гэж бодоод байгаа шүү дээ. Амраах бол одоо сумын заан залуучуудын зургийг аваад залуу бүх бүр жоохон өсвөрийн ирээдүйтэй хүүхдүүдийн зургийг аваад одоо миний зургийг хүртэл авч ирсэн тийм юу байдаг байхгүй. Тэгээд би бас Амраахны зураг авахулчих юмсан даа гэдэг. Тэгэл бодоол явж идэг байсан. MCS багийнхнаа зургийг та ер нь хэр авж байна? Одоо сонирхолтой тийм зураг баримтууд юу вэ? Одоо нэг энэ жил зураг дарсангүй юм байна. Нэг зураг дарахаар ч бас барилдаан нэг үзэж чадахгүй бас. Тэгээ ер нь барилдаан л ер нь үзэж байна да. За ингээд үргэлжлүүлээд одоо од групп болон хүлээгүй багуудын 2 дугаар тойргийн барилдааныг хэдүүлээ харцгаая. Хоёрдугаар тойргоос хүлгүй багаас улсын зан Сэрк талбайд гарч ирж барилдаж эхэлсэн. Цэргийн арслан үлзий сайхан Дархавул аймгийн Яд аймгийн арслан Батбаяртай барилдаа зүүлийн аваад тохиолдчихлоо. Цэржигтэй өөрөө урагшаага тохиолдсон. Хөлөө мэдрээд сайхан хамгааллаа. Улсын арцаг ган уяг Коптлекийн зүүн хөлийг авч цацаад 2 дахь тойргийн 2 дахь даваагаа багтаа авчирч байна. Гавыг арцгийн хувьд бол бас үндэсний бүхийн барилдаанд их цөөхөн барилдаж байгаад эргээд Алтан цомынхын барилдаанд сайхан бэлтгэл сайтай гарч ирлээ. Хүзүү нурууны бас нэг баг зэрэг гэмтэлтэй байгаад багш их тийм зузаан тейптэй наалттай барилдаад байсан бол энэ тойрогт ямар нэгэн наалтгүй сайхан гарч ирлээ. Ер нь бол маш хөнгөн байгаа нь л харагдаж байлаа. Даваа шууд одоо ер нь чөлөөтэй хийж байгаа тий. Чөлөөтэй одоо Аз аврахтай явах бас чөлөөтэй бэлтгэлээ хийж байгаа. Харин Ирэх Алтан цомын одоо дараагийн барилдаануудад барилдах үг нь бас жоохон эргэлзээтэй л цаг хугацааны хувьд жоохон давхцаад байгаа л байх шиг байна лээ. 4 сарын дундуур гэхээр яг л давхцаж таарах нь л дээ. Улсын зан өдөр улга аймгийн арслан Намнан сүрэнгээр 2 дугаар тойрогт давсан даваа харагдаж байна. Баруун талд нь илэг усан дээрээ сонгодоод ихийг үүсээсэн.
За тэгээ од группээс бол одоо хангаа авраг мэдээж энэ барилдаанд хараахан барилдааг тэгээд бүхэн өргөнд бол ямар гоё загварлаг орж ирснийг үзэгчд маань одоо арахал хуудсын бичлэгэн дээрээс харсан байх. Тэгээд хангаа аврагын эзэгүүд бол харин зөрөөд хөдөр болгоцсон. Багаа сайхан манлайлаад сайн барилдсан. Сэлэнгийн мандлын аймгийн арслан хангаа Наранбаяр улсын зан Сэркэр багийнхаа 2 дугаар тойргийн давааг авчирч байна. За тэгээд 25 гэсэн үр дүнг бол үзэгчд маань ер нь харсан бах уу? Тийм тий. Бүлгүү багаас бол энэ барилдаанд нэг ч даваа өөрсдийн болгож чадсангүй. Одоо барилдсан ч гэсэн тий. Одоо барилдсан бүгчүүдийн хувьд бол за 25 гэдэг үр дүн бол ер нь хэр санагдав та хоёрын хувьд? Ер нь ингээл тэмцэлгүй л ер нь барилдах шиг боллоо шүү дээ. Тэгээ уус ойлгомжтой л болчлоо л доо. Тэгээ ойлгомжтой боллоо гэж яа. Тэрнээс Серкл нэг багтаа 2-3 даваа авах чансаатай хөгштэй. Тэгээд цаахан бас сэтгэл зүй яав тий бас нэг л юм байна. Багнд ингэж бүрдэж өгч барилдаж чадсангүй. Яг барилдыг гэж хичээсэнгүй тэгээ яа тийм юм байх шил байх шүү. Тэгээ 3 толгой бүх улсын заанар, улсын арцаг, даш, бадрах арцгууд харах ирсэнгүй. Тэгэхээр бас ер нь сэтгэл зүй өвч бас тухгүй болчихж байгаа л доо. Тэгээ яг ялт бол одоо ингээд хүлээгөө багийн үед бол авч чадахгүй ингээд удирлаа. Өндөрлөгчийн 7 хожигдолтой. За удирлын барилдаанууд ч гэсэн нэг 5 даваал нэг дээдл нь аваад дуусчлаад аваад байх шиг байсан. Тэгээ яг энэ барилдааны араас бол бас Дархан авраг Бацуур бас цахим хуудсандаа нэгэн постыг бол бичсэн байсан тийм одоо манай үзэгчид гэсэн мэдж байгаа байх. Ерөнхийдөө дараагийн тойргийн барилдаанд хүлээгөө багтай барилдахгүй алтан цомыг бол жоохон утгагүй болгоод байна гэдэг иймэрхүү агуулгатай зүйлийг бол хэлсэн байсан. Тэгэхээр дараагийн тойрогт бол одоо 5 дахь өдөр энэ 7 хоногийн баасан гарагт бол одоо хүлээгөө баг бол бас барилдахаар байгаа шүү дээ тий. Тойргийн сүүлийн барилдаана. Удирлын сүүлийн барилдаана хамаг Монгол багтай. Тэгэхээр бас л их сонирхолтой зүйл өнгөрсөн 7 хоногт болоод өнгөрлөө л дөө. Баас аврагын өвчтөд санал нэгдэхгүй гэж явтаа ирсэн хэрэг ялгаагүй байгаа юм чинь тэгээд авраг бол бас нэг талаас бүхий спорт нөгөө талаас тамирчтаа бас хамгаалж байгаа. Тийм дүр зураг захим орчинд өөрөө илэрхийлсэн болов уу гэж бодогдсон шүү дээ. Тэгээ бас яг аль нэгэнд нь буруу өхөөс илүүтэйгээр ирээдүйд гэх юм бол одоо дараагийн жилүүдэд бас энэ багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхдээ багийн бүрдүүлэлтийг хийхдээ илүү нягхур хандах ёстой юм байна. Тийм эргэх холбоотой эхлээд баг бүрдүүлсэн шигээ явцын дундаа ингээд тамирчтайгаа яаж харилцаж чинь тамирчид буцаад одоо тэр үүрэх ёстой хариуцлага биелүүлж гэнэ үгүй юу гэдээ хамгийн сүүлд нь удирдлагын төгсгөлд ингээд энэ тамирч маань ийм амжилт гаргалаа гэдгээ илүү тодорхой харуулж өгөх ёстой болов уу гэж бодогдож байгаа. Тэгээд нэг компанид ингээд шууд хариуцуулаад та нар өөрсдөө мэдээгээд бас аль талаасаа л илүү тийм хоорондоо уялдаа холбоотой бүхий холбооч тэр пүүс компаниуд тэр бүгчүүд тэгээ 3 тал бол ер нь 3 биендээ аль ашигтай байх замаар л явах ёстой болов уу гэж харагдаж байгаа. Жаахан тухгүй л харагдчихлаа. Яг нэг үгэлэхэд. Тэгээ яг нөгөө талаар зөвхөн нөгөө нэг ирж барилдаагүй ч гэдэг юм уу эсвэл бүрэлдэхүүн бүрдээгүйч гэдэг юм уу тийм ээ. Үзэгчдийн хувьд за барилцсангүй гэдэг яг тухайн үедээ шүүмжлээд өнгөрөх ч гэсэн за яг өрсөж байгаа бүхчүүдтэй бусад багуудаа бас жоохон сөргөөр нөлөөлөх хартай. Ягаад энэ чинь нөгөө тойргийн сүүлийн барилдаанууд эхэлсэн одоо хожигдол тэнцэх юм бол даваа болгон одоо яг хамгийн чухал барилдаан болоод байна шүү дээ. Тэгэхээр нэг даваач гэсэн нэг нөгөө эсрэг багуудад хэрэгтэй байлаа гэж бодоход ингээд нөгөө барилдахгүйгээр даваа болгох чинь сул хөрч бас жоохон хайрын байгаад байгаа. Тэгээ нэг талаас нь ингээд за угаасаа барилдахгүй гэдэг барилдаагүй бүхчүүдийг бол буруутгаж болно шүү дээ мэдээж. Нөгөө талаас бас бүхий холбоо маань энэ тал дээр одоо илүү мэдээллүүдээ шинчилж хурдтай хүргэмээр байна. Тэгээд илүү уустай яг мэрэгжлийн спорт болж байгаа юм чинь тэгээд жишээ нь Бямбатган Арслан барилдахгүй 2 тойрогт гимплээс шалтгаалаад барилдахгүй гэсэн мэдээллийг бол бүгчүүд нь ч тэр фэнүүд нь ч тэр яг эцсийн мөчтөө бүр ингээд яг бүгчүүд ингээд засуулууд гарч ирсний хар дээр мэдчихэж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан ингээд багийн мэдүүлэг одоо энэ тамирчид ийм гимтэл бэртэл за ар гэрийн асуудал боломж бололцоо юу вэ? Хүн болгон л өөр өөрснийгс асуудалтай байд юм чинь. Тэр болгоныг нөгөө талаасаа зохион байгуулж байгаа талын одоо бүхий холбоо дунд нь бас тийм менежментийн жижиг холбоо бас багууд өөрсдөө ч одоо цахим хуудасаар мэдээлдэг ч юм уу тийм мэдээлэл хэрэгтэй л дээ тийм. Бямбатганы барилдааныг үзэх гээд ирсэн барилдахгүй харж бас тэр хүн чинь барилдаан үзэж чадахгүй сэтгэл дундуур л явж шүү дээ. Өөрөөгөөс 400 км яваад ирсэн фэн байхыг бол үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр л яг түрүү ярьжсэн багууд илүү бас нөгөө мэрэгжлийн шин чанар руугаа шилжээд менежер одоо сошиал хариуцсан мэрэгжилтэн ч гэдэг юм уу. Ядаж сошиалын Facebook хуудасуудаа ингээд хөтлөө явж байгаа юм бол үзэгчд мэдээлэл авчих боломж аль талдаа байгаа л гэж бодож байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөгч. Хориглон брэнд, хориглон амьдрий.
Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Хамтдаа бүтээй Rio Tinto. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр 60 ГБ дата 60% хямдарлаа. 11-р сарыг дуустал Mobicom application-аас амжиж цэнэглээрэй. Data always on. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Цэвэр агаар цэлмэг тэнгэрийн дор Монголын нэг өглөө ингэж эхэлдэг. Нар мандаж, сэтгэл уужирч, малчны хотонд сүв цалигна. Олон зуун жилийн турш тээж ирсэн энэл ахуй, малчид бидний хөдөлмөрийн шин, Монгол улсны өнцөг боломжит хүрсээр. 20 жилийн турш бид итгэлтэй, найдвартай байх зарчмыг барьж ирсээр өнөө хүртэл айл бүрийн өглөөний цай, баярын эдэнд байсарай. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Апо Dairy, Монгол сүүний үйлдвэр. Өмөрнөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр. Цэвэр тунгалаг. Амар тайван. Дэлхийн ертөнцид ээлтэй. Технологийн дэвшил. Лити. Хөгжил дэвшлийн суурь эрцгийг хүний хэрэгцээнд Rio Tinto. Оргилон брэнд, оргилон амжиг. Гар утсыг Монпейгийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей лизинг. Монпей. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas.
Ямар байлаа? Монпей. Үргэлж өдөө Апу компани. За хамтдаа 5 дугаар тойргийнхоо том бичлэгийг хүлээн авч үзцгээе. Тэгээд уг нь бүх болгон л одоо барилдаан болгоод л барилдах гэж л ирдэг л дээ, төрүүлэх гэж. Бас хичээдэг л зорилготой юм. Аймгийн хур зарцлаа очирхүү 5 дугаар тойргийн нээлтийн даваанд Булган аймгийн Ариат аймгийн Арслан Эрхэн баяраараа Мягмар сүргийн Эрхэн баяраараа 5 дугаар тойргийн эхний давааг өөрийн болгож байна. Нэг нутгийн бөхчүүд бас орондоо их таарлаа. Тийм өрсөлдөөн багтай чим шиг нэг тиймэрхүү барилдаанууд мэрсээр харагдсан. За 5 дугаар тойрогт бол Улсын Арслан Орхон баяр Улсын начин оргил болттой онол таарсан. За аймгийн Арслан Баасан Жав Улсын начин лавгд орчтой. Лавгд аймгийн Арслан Амгалан Баатар Улсын начин төвшин төгстэй онол таарсан байна тий. Болон дотоод байх юм байхгүй арал биар бүх юм л дүүрэн сайхан начиж шít. Баасан Жавд баруун талдаа хавируулаад хөвдөг шороодож байна. За Баасан Жав Арслан гэвэл яг энэ хавираагаараа энэ өдөр 3 даваа болж байна. Баруун 102 талдаа ээлжлээд л хавираад байгаа. За тэгээд наадан болоход ойролцоогоор нэг 3 сар хүрэхгүй хугацаа л бидний хүлээж байгаа энэ үед. Аймгийн арслангуудын форум жигдэрсэн байгааг харахад бол их сайхан байна. Олон жил улсын солны тааварт явж байгаа. Ийм бүх аймгийн арслан төгсдөлгөөн 5 дугаар тойрогт сэлгээгээр гарч ирээд аймгийн арслан ган тулгатай барилдсан. Ган тулгыг шахаж татаад өөрийнхөө дахин мэхийг хийж байгаа доор нь орж унсан. Яг энэ шахаж татах мэхээрээ бол бүхий өргөний барилдаанд хүртэл улс аймгийн золтой бүхий барилдаанд төрүүлж байсан бүх. За бас нэгэн ойрхон унсан барилдаан болсон тий. Ганагийн хувьд бол өөрөө солгоо талдаа яг солгоо талтай ер нь мэдрэмжтэй учраас сайхан үлдээд суллаад үлдчихлээ. Булган аймгийн Хариат улсын начин төвшин төгс, Бямдуржийн төвшин төгс начин даваанд аймгийн урт зарцлан Амгалан Баатрыг толгой авчиж мушгаад мэхийг үзээс мордоо дээр дагаад иргсэн ч гэж хэлж болно доо. Ямар хөө мэдрэмжтэй вэ гэдгээ л бас харуулаад сайн мэдрэлээ. Амгалан Баатрын хувьд ингээд сүүлийн 2 тойрогт өвдөг шороодж байгаа нь булганы 2 бүхд. Орхон баяр Арслангийн ээлжид зүүн давхар шуудганы барилдаан бидэнд харагдаж байна. Оргил бол начин шуудгийнхын барьцыг халах га тоошоогоо жигтэн үлдсэн үлийг нь гогдож мордоод арт тийш нь дарж мэхийг үзээлээ. Хоёр гарч ирэн л бахны явшуушгил байгаа юм да. Чангал тий. Арслан ер нь шуудган дээрээс л барилдаад байна да тий. Шуудган дээр 6 дугаар тойргийн сүүлийн хагас байдлаар Апу Скайтл баг Хувлаахан багийг 18-7-гийн харьцаатай ялж улирлын ээжд ялтаа авсан. За ингээд сүүлийн одоо тойргийн барилдаанаа бол Ирэх Баасан гарагт бол хийхээр байгаа. За энэ барилдаанд бол Орхон баяр Арслан 5 барилдаж 5 давсан. Ганцаараа одоо яг энэ барилдаанд бол 5 давсан. За Сэдэн Содон Арслан бол 3-1-ийн харьцаатай ялт даваа авсан байгаа. За тэгээ хоёр багийн хувьд бол Хувлаа хаан багаас Улсын Арслан Бямботхон улсын начин Амар сайхан нар энэ өдөр гэмтэл хүртлээс шилтгаалж барилдаагүй бол Апу Скайтл багаас аймгийн Арслан Баяр Баасан энэ өдөр барилдаагүй. Шууд бидэнд од болон хүлгүү багуудын 5 дугаар тойргийн тоом харагдаж байна. Чулуутын 2 мастрын барилдаанд улсын үнэн зөрөгт харцаг Баатрын ган хуйг 5 дугаар тойрогт Цэргийн Арслан үлзий сайхныг давж 5 тикс амжилттайгаар гарч ирлээ. Зархуул аймгийн Хариат аймгийн Арслан Батбаяр мөн 5 дугаар тойрогт давж байгаа нь энэ. Дайраад мордогт баруун талдаа хөмрөөд Сэлэнг аймгийн Мандал сумын Хариат аймгийн Арслан Хангаа Наранбаяр аймгийн Арслан Коптлекер 5 дугаар тойргийн давааг авлаа. Коптлекийн хувьд хэдий 5 барилдаанд өвдөг шороодсон ч гэсэн бас багаасаа одоо идэвхтэйгээр ирж барилдаад үзэгчтэй тэмцээний хүндлээд ирж барилдсанд нь бас баяр хүрхэн зүйтэй болов уу гэж бодож байна. Улсын өсгөдөр начин Түмэн Дэврэл урагшин дахиад сугдаж тахимдаад аймгийн Арслан Амнан сүрэнгээр 5 дугаар тойрогт. За 2 зааны барилдаа үлдлээ. 2 зан ойрмох Наврысын баярын барилдаанд шүвгийн дөрөвт үлдээд хоорондоо барилдсан бол энэ Алтан замын 5 дугаар тойрогт хаалтанд барилдаж байна. Наврысын барилдаанд бол хөдөр улга зан тэгсэн төрүүлсэн тий. Хөдөр улга зан 6 тикс амжилттай энэ барилдаанд Сэрэг заны эсрэг барилдаад 7 тиг болгож холдуулж байна.
Ялчгүй л өнөр барилдаан таардгүй бүх гэдэг шиг одоо яг энэ хоёр бүхэн хөтөл үнэхээр л одоо таардгүйгээ саяны статистик харуулж штэ тий. Хоорондооч барилдаан таарахгүй. Тэгээд дээрэс нь өдрийнх нь ч бас өнгө зурлаг нь таарсангүй бүр болж өгсөнгүй. Төдийлөн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр л өвдөг шороотсон бидэнд харагдаж байна. Энэ давааг авснараа 25 тик гэсэн 25 давааны зөрүү үүсч бидэнд харагдлаа. За ингээд 25 тик гэдэг бас их сонирхолтой харагдаж байна тий. За насаа дээр ардталт нөгөө өнгийн тоогоо тайлбарж өгвөл. За хөдрөл угааны хувьд бол 4 барилдаж 5 барилдаж одоо 4 даваа авсан. За нэг даваа нь л одоо нөгөө нэг хий тий. Одоо 10 минут хүлээгээд нэг эсрэг бүхнүүдээ гарч ирээгүй. За сэрэг цааны хувьд бол одоо 4 барилдаж 4 унсан. За ганхуйг арцгийн хувьд бол 3 даваа авсан. За 2 даваа нь бол одоо бас 10 минут хүлээж өрсөлдөгч бүхэн талбайд гарч ирээгүй гэдэг статистикийг сая онцлон харуулсан байгаа. За ингээд 6 дугаар төргийн барилдаан бол өндөрлөө. Ер нь 25 гэдэг. За энэ үйлрэлт бол ер нь 25 тэгээр ялсан баг ер нь байхгүй сте. Энэ жилд бол байхгүй. Нэг өмнөх 2 жилийн өмнөх үйлрэлт дээр яг аль аймаг аль дүүрэг байсан санахгүй. Нэг аймгийн эсрэг дүүргийн барилдаан дээр нэг 25 тэг гэсэн тоо харагдсан шүү. Тэр дэрэгт нөгөө аймгаар нь шигшээд нөгөө дүүргийнх нь багт бол зүгээр сонгогдсон бөхчүүд ороод барилдсан. Бас л нэг юм итгэх байхтай барилдаан болж исэн юм да. Гэтэ яг ингээд том компани төлөвлөж байгаа хүмүүсийн кийг харах бол бас тийм сонирхолтой харагдлаа. Амраах юу гэж дүгнэх вэ? Тэгэл ядаж барилдахгүй ч шалтгаан байсан бол ирээ сууж ирсэн бол тийм ээ. Мэддэгдээ дөргөн дээрээ сууж ирсэн бол тийм шалтгаан байна гээл те. Барилдахгүй тэгэл үйжсэн бол бас арил дээрээс. За тэгээд хамтдаа энэ 6 дугаар тойргийг хааж 5 тэг гэсэн амжилтыг үзүүлсэн Улсын Арслан Баяр сайхны Орхон Баяр Арслангийн барилдааны төврийг хүлээн авч үзцгээе. Mobicom-ын 30 жилийн ойгоос хойш ингээд түүний хувьд бол форм их сайхан байгаа гэдгийг бид энэ барилдаанаас харж болохоор шийдвэрлэхт 7 дугаар тойргийн барилдаанд бол Орхон Баяр Арслангаас мөн адил 5 даваал хүлээх нөхцөлтэй юм болоо да. Бямгаргийн барилдаанаас түүний цуглуулсан 5 даваа бидэнд одоо харагдана. 1-р тойрогт аймгийн Арслан ган тулхыг Синжигний барьсан дээрээс мураад ард нь гарч мэхийг үүсээсэн. Яг ингээд харах юм бол одоо ер нь сая би хэлсэндээ нэг Орхон Баяр Арслангийн барилдаанд нэг төдийлөн тэм нэг дутагдaltaй юм байхаа болцоход л байна л да. Зүгээр хангаа аврагтай барилдахад л нэг тэр давхар шуудганы байрал дээрээс баг зэрэг мөргүүлээд тамир дутаад байгаагаас бусдаар бол ер нь бусад бөхчүүд дээр бол ер нь 2 гараар би ерөнхий тамираар бол хол илүү байгаа гэдэг нь энэ өдрүүдийн барилдаанаас бидэнд тодорхой харагдаж байна. За эхний давааг тал талын камерын өнцгөөс бидэнд нэгтлж харуулсан бичлэг. Илүү барилдаанд найдвартайгаар ялалт байгуулах боломжтой болчиход байна л да. Давхар шуудганы байрал руу шилжээл давхар шуудган дээрээс ер нь ямар нэгэн алдаа гарахгүй өрсөлдөгчийг боломжоор нь хумсаар байгаад барггүй одоо нөхцөлтөл гүйцээж байгаа. Ганцлахын эсрэг байгуулсан эхний даваа бидэнд харагдж байна. 2 дугаар тойрогт Булганы Эрхэн баярыг дан шуудган дээрээс зүүн талдаа сугадаад цэжээс өгч босгож ирж байгаа зүүн талдаа хавирсан барилдаан харагдж байна. Барьц байрлалыг нь тэгэл сайн анхааралтай хараад байх юм бол ер нь л өөр барилдаанууд харагдаал байна гэсэн үг. Эрхэн баяр бол ер нь Синжигний байрлал дээрээс Орхон Баяр Арслангийн өдөөс маш сайн тэмцэлдэж барьц өгөхгүй хориглож байсан. Тэгээд яг энэ дан золгооны толгой зөрсөн барилдаан хүртэл амжилттай хориглоод өвдөг шороодлоо. Гэхдээ ер нь л бас шийдсэн барилдааныг хийлээ. Энэ зүүн авираа бол ер нь л даацтай байгаа юм их л дээ. За ингээд Синжигнээс дан шуудганаас эхний барилдаан шийдэгдсэн. Сүүлийн 3 тойргийн ширн үзэгчд маань харсандаа давхар шуудганы зүүн давхар золгооны байрал дээрээс ямар сайн байгаа вэ гэдэг нь бидэнд харагдсан. 3 дугаар тойрогт төвшин төгс начин зүүн талдаа давхар шуудганы байрал дээрээс мөргөөд энэ давхар шуудан төрөөл аваад байгаа юм байна тий. Ер нь бол давхар шуудганы байцыг үнэхээр сайн л атгах юм байл да тий. Угаасаа ч гар сайлтай л да. Ер нь бол 2 гар хатуул та. Гэтэ ер нь би бодо бусад биеийн хэсгүүдийн бяр сайхан дүүрээд зоо сэрвээ ер нь сайхан бяртай байгаа гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Тэгээ төвшин төгс начин бол ер нь энэ мөргүүлсэн байрлал дээрээс суллаад өөрөө жуудоо сүртэй учраас их гоё мэдрээд байдаг ч гэсэн Орхон Баяр Арслан ер нь барьцны давуу дээр ямар илүү байгаа вэ гэдэг л харагдсан байна. Яг өмнөх барилдаантай адилхан нөхцлөөс урагшин дараад лавг доржийг давсан барилдаан харагдаж байна.
Лого бол илүү нуруу өндөр, биеийн жинч илүү хүнд байгаа. Яг энэ байрлалын хувьд за мэдээж биеийн хүч, за гарын атгалт гэж сая насаа маань хэллээ. Энэ хоёр зүйл байгаа. Дээрээс нь одоо биеийн ерөнхий байрлал, энэ хүртэлх барилдаанд одоо хэрэг энерги зарцуулсан бэ гэдэг. Тэсвэр төвчээрийн хувьд ямар нөхцөлтэй орж ирсэн бэ гэдгүүд нь харагдан. Зүүн давхар шуудган дээрээс ингээд сүүлийн 3 барилдааныг хөндлөн мөргөөд мэхийг үүссэн 3 өрсөлдөгч 3 өөр янзаар хамгаалахад яг адилхан байдлаар гурван гүйцээж дарсан байна. Бас өөрөөхөө яг энэ байлдааныг юм туршаад штэ тий болж байна уу болохгүй байна уу? Ромер Арслангийн хувьд бол 1998 онд төрсөн. Одоо 28 нас хүрч байна. Тэгээд яг Арслан хүний хувьд одоо энэ 100 наадамд 1000 бүх барилдсан ч ба 500 бүх барилдсан ч ба аврах цолны төлөө дайрна. Тэгээд нэг иймэрхүү барилдаантай хүн бол нэг аврах цолнд бол яг хүрчгсэн ирээдүйд барилдаа явж байгаа ч гэсэн барилдааны хувьд бол агуулга үнэлэмж нь их өндрөөр тогтно гэдэг нь л эндээс харагдаж байгаа. Тэгээд нэг Батэрдэн аврахтай ааш төстэй юм шиг, хангаа аврахтай ааш төстэй юм шиг нэг тийм илүү барилдааныг гаргаж байгааз. За ингээд 6 дугаар тойргийн сүүлийн ахсны байлдааны бүстэй бүхэнд хүргэлээ. За энэ үед одоо ивент тэтгэгчтэй бас үзэгчтэй танилцуулаа. За ерөнхий ивент тэтгэгчээр хамтдаа бүтээр Rio Tinto, за үргэлж үүдэ Апу компани, ирээдүйг технологиор холбооны Mobicom, за Дүмүр таны санхүүгийн нөмөр, за мөн хамтран ажиллагчаар Хүчрэг Монголын хөгжлийн хөт Шунхлаа компани, за Оргилуун брэнд Оргилуун амьдрий, өв тээсэн өрөмтөг сүү их нүүдэл, за өрхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobihome, Mompay хэлбэр байлаа. За тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas хамтран ажиллаж байна үзэгчтэй ингээд хэсэг хугацаанд засварлаад иргэд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хамтдаа бүтээ Rio Tinto, Оргилуун брэнд Оргилуун амьдрий, Шунхлаа компани, Хүчрэг Монголын хөгжлийн хурд, ирээдүйг технологиор холбоно Mobicom, таны санхүүгийн нөмөр. Mobicom-ийн дараа төлбөрт шинэ вакцины хэрэглэгчид вүүтэй боллоо. Үссэн дуугаа хязгааргүй сонсох сонсын аппликейшн премиум эрх. Хэрэглэгч бүрт MobiLife даатгалын 4 сая хүртэлх эрх. Мэдээж хамгийн хурдан 5G интернет. Дараа төлбөрт MyMobi. Хэрэгтэй бүхнийг багцлав. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Актор хоёулаа том машин жолооддог. Аав яг начиг бэлтгэлаараа том машин жолооддог. Гэтэ тэр машин бүр газар доор байдаг. Актор хоёулаа жолооч. Цомын төдөхөрөлдөний ахуйс катловагийн мөхчүүдийг танилцуулна. Өмөр нөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нөмөр.
Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Siban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгдийн асаах чадвар хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар шунлаг компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Малчтын хөдөлмөрийг шингээж Монголын өглөөг ундаална. Аподери Монгол сүний үйлдвэр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нүмер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Үргэлж өдөө Апу компани. Хэлбэрвэла Монпей. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Загварчдын ингээд бүхөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За одоо яг энэ хугацаанд бид нэм гарагт болсон барилдаануудын талаар хэдүүлээ үзэгчдийн талаар мэдээлэл өгье. За нэм гарагт бол Им Монгол хатанд International, за мөн Хувлаахан MCS Energy багууд хоорондоо барилцаа. За бям гарагийн барилдаанууд бол илүү сонирхолтой бас арай илүү өрсөлдөөнтэй барилдаанууд болсон гэж бодож байна. Та хоёрын бас ямар хөвөлтэй байна? Сайхан гой барилдаан болсон шүү дээ. Тэгсэн. MCS Energy багийн хувьд бол хаалтын тойргийн барилдаан байсан гэдгээр онцлогтой байлаа. Энэ дөрөгт ялт байгуулах юм бол тэд энэ үйлрлийн алтан цомын хүснэгтийг тэргуун байраар өндөрлүүлэх боломжтой ийм барилдаан байсан. За нөгөө талаас бол мэдээж Хатанд International баг яг ийм Монгол клубын ард дээр ийм Монголг нь уучлаарай үзэгчтэй MCS Energy багийн ард дээр яг хойноос нь шил дарж хөөж байгаа тэдний хувьд амжилттай баттах зорилготойгоор ийм Монголын хүчирхэг багийн өдөөс нүүр тулсан. Ер нь бол бас л хожил авах зорилготой тийм. Ер нь бас л хамгийн чухал ер нь бол бас барилдаан байсан. Хожигдох хэрэггүй л барилдаанууд байсан. Хожигдох юм бол бас л нөхцөл байдал эвгүүтгэхэр гэдэг юм уу тийм ээ. За ингээд нэгдүгээр тойргийн барилдаанаа харцгаая. Ямар гарагийн барилдаан бид эхлээд Им Монгол болон Хатанд International багуудын барилдаанаар эхэлсэн. Энэ өдрийн барилдаанд улсын арслан инх төгсийн оюун болд улсын зам Баатаргүйгийн пүрэв сайханаар Им Монгол клубээс тодорхойгүй шалтгааны улмаас барилдах боломжгүй болж улсын зам лав гэрэл багийнхаа залуучуудыг толгойлон барилдсан бол Хатанд International клубын хувьд тэдний хувьд улсын зам Сүгутаар ахлуулж барилдсан. Нээлттэй дөрөгт улсын харцаг, Өмнө зөрөгт харцаг Зоригт Баатар, Өмнөгөө аймгийн Сэврээ сумын яриатай, аймгийн арслан Лувсан адяатай барилдаж, шилдэж дугтраад ард нь гараад мэхийг үзээсэн барилдаан бидэнд харагдаж байна. Хөлийг нь шүүрээд огцсон дарж унгаасан тэр. За ингээд багийнхаа хамгийн ихний давааг улсын арцаг Зоригт Баатар багтаа авчирсан. Хатантын багийн хувьд бол нөгөө талаас зөрөөд улсын харцаг Оюунбаатарын мөнх эрдэнэ болон улсын начин мөнх жаргал нар энэ өдөр гэрлийн улмаас барилдаанд оролцож хараахан чадсангүй. За тэгээд улсын зан Сүхбаат, улсын харцаг Зоригт Баатар, улсын начин Дүүрдорж, аймгийн арслан Шаравдорж, аймгийн зан Төмөн Дэмбэрэл нар барилдсан. Тэгээд Пүрүдөг орсон сэлгэнээс гарч барилдлаа. Хоёр хүн дутуу гэхэд бүрэлдэхүүн ч гэсэн нэлээд олон хүнийг одоо барилдуулсан харагдана лээ. 8 хүнтэй бага ер нь жигдхэн л ашигласан барилдаан харагдаж байна. Энэ улирлын алтан цомын барилдаанаас үлэмж их сайжирж өөрийгөө нэг төвшин ахиулж байгаа бүх бол яахын аргагүй Баасангийн Шаравдорж арслан байгаа. Залуу аймгийн арслангийн хувьд эхний тойрогт аймгийн Хурцбадрангуй арслан Мөнхбаатарыг сугтаж мушгаа залгаж хүнтрөөд мэхийг үзсэн. Тэгээд та хоёр сайн санаж нэг уу Амраах ус сайн санаж байгаа бол нэг Арангаа аймгаас эхний улирлын алтан цом дээр аймгийн Хурц арслан Сүхбат гээл Сүхбээ гарч ирээд их сайн барилдаануудыг үзүүлээд сүүлийн финал дээр булгантай үлдээд их сайн барилдааныг үзүүлж байсан шүү дээ. Тэр жилээ тэгээд Сүхбээ ч улсын цол аваад дээшээгээ улсын зам болоод яваад өгсөн. Тэгээд яг Сүхбээгийн ерөн замаар адилхан сайжирч байгаа хүн бол яхаа аргагүй. Би Шаравдоржийг байна, Шарваад үгээ байна уу даа гэж бодож байгаа. Тэгээд Шарваагийн хувьд бол од группийн эсрэг нэг сайн барилдаан игээл тэрнээс хойш өөртөө итгэл нь маш гоё нэмэгдчихсэн. байгаа бол Им Монгол клубыг энэ өдөр ахалж барилдсан улсын зан лав гэрэл эхний тойрогт аймгийн зан Төмөн Дэмбэрлэр нэг давсан. За лав гэрэл зан нэгт ямар хөө формтой байгааг үзэгчдэд нэг сонир биш байгаа шүү дээ.
Цагаан сарын барилдаанд, дархны барилдаан, Mobicom-ийн 30 жил гээл яг энэ хаврын улирлын 3 том барилдаанд дээшээ барилдчихсан. Бага төлөөлөөд энэ бага ахлаад энэ өдөр мөн адил өөс өвгүй сайхан барилдаануудыг үзүүллээ. Одоо энэ ялангуяа завхны фэнүүд гэдэг юм уу те лавгил зааны фэнүүд бол одоо нэг хил амнаас л холоор байгаад гэдэг зүйлийг хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Өөр юу ч хүсэв дээ тэгээд бас сайхан байна. Хатантын багаас улсын зан скватрын сүхбатын даваанд аймгийн арцаг Ринчин жүгдрийг баруун талдаа давуулж гуйдаад ихийг үзсэн барилдаан харагдаж байна. Дайрт суугдаж босгож ирэх гээд хярахт нь гараа огцом сугалж аваад урагш нь шувтарж гуйдаад ихийг үзсэн барилдаан. Зэначин дүгүрд орж энэ даваанд аймгийн арслан, Бовтой аймгийн Ариат аймгийн арслан, Бомбаяр арслантай барилдсан. Бомбахыг урагш нь дарж мушгаад цугдааныхаа үндсэн барилдааныг харуулж мэхээг үзээлээ. Тэгээд энэ улирлын бас шилдэг легионер тамирчнаар бол улсын начин дүгүрд оржийг нэрлэж болохоор байгаа. Хатан Интернэшнл багийн хувьд бол ер нь арангаан голцоо хөгчүүд бүрдсэн баг. Тэгээд ганцхан өөр аймгийн төлөөлөл багтсан нь л Завхан аймгийн Отон сумын Ариат улсын начин дүгүрд орж байгаа. За МСС болон Хувлаан хаан багийн 1-р төргийн барилдаан харагдаж байна. Хувлаан баг бол 2 өдөр дарааллаад барилдсан. Эхний тойрогт улсын арслан, залуу арслан Батмагна аймгийн арслан ган тулгатай барилдаж ган тулгыг урагш нь алхуулж байгаа дараар нь мордоод ихийг үцээсэн барилдаан харагдаж байна. 2 өдрийн барилдаанд бол бас нэлээд өндөр ачаал авсан баха. Тэгээд яг өмнөх өдрийнхөө бүрэлдэхүүнээр адилхан бүрэлдэхүүнээр барилдсан бол МСС баг бүрэн амарч байгаад ирж барилдсан. МСС-ийн бүрэлдэхүүнээс харин аймгийн хурц арслан даваа сүрэнгийн алтан зоожих харах ирж барилдсангүй. Тэгээ өргөөнд бол багаа дэмжиж үзэж суунлаа. Алтан зоож арслангийн оролцоо шаардлагагүйгээр л МСС-ийн баг илүү плей-оффын эрхийг баталгаажуулсан. Улсын начин даваа учир харин 1-р тойрогт аймгийн арслан алтан гэрлийг баруун талдаа мушгаад багийн эхний давааг авчирж байна. Алтан гэрэл арслангийн хувьд бол энэ өдөр тун сайхан барилдаануудыг үзүүлж 3 давааг багтаад цуглуулж ирсэн. Төмөр цооч Оргил бол начингууд тийм барилдаан байна. Оргил бол начин өмнөхд Мямгаргийн барилдаан дээр улсын арцаг Цэдэн судмыг яг ингэ зүүн талдаа мушгиж давж байсан бол энэ өдөр аймгийн арслан төмөр цоожийг төмрөг зүүнталтаа мушгиж мэхийг үзээлээ. Тэдэл бас ингэж мушгуулж унна гэсэн хүлээлт байгаагүй баха. За тэгээд Бямбутга арслан амар сайхан начингийн эзгүүд бол Оргил бол начин бага ахалж тун дагуу барилдааныг үзүүлсэн. 3-р эхний тойргийн МСС багийн ээлжид даваа улсын начин хотгийн цогтгөрөл начин аймгийн нэг аймгийн бүх улсын начин төвшин төгсөөгөө зүүн талдаа мордоод үзсэн. Бэхтлээс эргээрээд сайхан барилдаж хоёр дууссан. Тохооны гинтэлтэй байсан уу? Хөл шагаа. Тохоос их том болчихсон. Ихтэд яцсан штэ. Бэртцсэн штэ. Намар их сайн формтой байсан штэ тий. Тэгэл бэртцсэн. Улсын арцаг Мөнхбаярын барилдаан бидэнд харагдаж байна. Мөнхбаяр арцгийн даваанд аймгийн арслан Эрхэнбаярыг давхар шуудган дээрээс араар нь халж мордоод ихийг үзэж давлаа. Ер нь бол бас 1-р тойргийн ялтын даваа сайн даваа. Тэгээ 2-2 болоод тэнцсэн байсан. Хувлаан баг бол 1-р тойрогт бас тун боломжийн өрсөлдөөнийг үзүүлж байгаа харагдсан. Төмөр зоожийг оргил бол давхад л бас за ер нь хоорондоо нэлээд бас барилдах юм байна даа л гэж хүлээж байлаа. Энэ ч утгаараа ер нь эхний тойрогоос бол Хувлаан баг бол нэлээд бас олон даваа авъя гэсэн зорилготой ялахын төлөө бас нэлээд зорж ирсэн бол харагдаж байна. Энэ барилдаан дээр чинь Бямбутгах яг барилдахгүй тодорхойгүй доор орж ирж хувцас суучаад тийм эвгүүл байгаад байсан л да. Тэгээд хувцас солилцсон суугаад байсан. Хувцас солилцсон бүр яг Монгол гутлаа өмссөн, дээл хувцас өмссөн байхаар барилдах гад жоохон болоо гэд хараад байж илаа. Тийм. Тэнд 3-р тойрогоос орж ирэх байх гэж хэлсэн. Тэгээд бүр хаалтын тойрогт нөгөө Батмагна арслантай хаалт хийж барилдах болов гэж бодож байсан тий. За хамтдаа 2-р тойргийнхоо тойм бичлэгийг хүлээн авч үзцгээе. 2-р тойрог гоё явсан. Хамгийн сонирхолтой байлаа да. Тэгэлгүй яах вэ? Шарвд орж лав гэрлийн бар үлийг нь авч 4 хүллүүлж араас нь илдэж дайраад зөрж өөрөө хөлөө алдаж урагшаага өвдгөлсөн. Лав гэрэл зааны хувьд бол чөлөө төхний спортын олон улсын хэмжээний мастер Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн аврал шалгаруулах тэмцээний мөнгө хүрээлэн медальт тамирчин хүн ямар хуу хэмжээнд биеэ суллаж мэдэрдэг вэ? Ямар хэмжээнд эсэргүүцэл үзүүлдэг вэ гэдэг нь
харагдсан. Урагшаага дөрвөлөхэд л за ер нь болчлоо доо гэж тийм нөхцөл үүсэх одоо боломжтой гэж харж байна. Хүлээн авсан чинь шуугаад эхэлсэн шүү дээ. Тэгээ хүү хаа юу гэсэн чинь яг давхж байгаа л үдэг шороодсон. Гэтэ яг энэ дээр лавгэрл зан харин сая хүлээн алдаад хөлөө жоохон эвгүй. Энэ нэг даваад явхад нэг доглоод доглоо тэгээд хөлний эвгүй болчих шиг харагдсан тий. Нуруу жоохон гуйны арлуу жоохон мэдэрсэн баха. Огцом нөгөө хөлөөд одоо жийж зүгтаасан. Тэгээ баг багт нэг явдаг байсан бичлэгэн дээр нэг Сүхбат сумын озер аваргуудын нэг юм бичлэгэн дээр сумын озер аварга яг хөлөө ингэж жийж зүгт чирээд Сүхбат аваргыг хайж байсан. Яг л тэрэн шиг л санагдаж байлаа. За энэ даваад улсын зан Сүхбат өөрийн нас жицүү бүх аймгийн арслан Лувсан Адятай хамаарт орж барилцсан. Улсын арцаг Зоригт Батар 2 дугаар тойрогт аймгийн арслан Бумбаяртай оноолт тарж барилцсан. Лувсан Адя хөлд яваад буцахт нь зүүн талдаа суугадаад баруун давуулсан барьцсан дээрээс баруун талдаа хөндлөн шагталж ачаад улсын залуу зан Сүхбатрын Сүхбат 2 давж байна. Яг энэ барилдаан дээр Лувсан Адя бас баг зэрэг хөл ивг болсон баха. Тэгсэн гуйны тэр шөрмсөл яасан баг. Бас ингэж бүртээгээс бол Лувсан Адя 1-2 даваас зулааж мэддэ шүү. Тэгэлгүй яах вэ? Тэгэхэд нэг даваа хатлаа хэцүүд шүү дээ тий. Тэгсэн. Тэгээд үргэлжлүүлээд бас төдийлөн эсэргүүцэлтэй барилдаануудыг үзүүлж чадаагүй. 2 дугаар тойргийн онцлог барилдаан аймгийн арслан Бумбаяр улсын арцаг Зоригт Батраар давсан барилдаан. Зоригт арцаг бол ер нь өөрөөсөө нуруу намтай бүхэд төдийлөг унаад байдаг бүх биш. Тэгээд энэ барилдаан дээр амархан баруун үлийг нь авчихлаа гэж байтал сөрж хутгаад Умар арслангийн давсан барилдаан байна. Энэ барилдаанаас ер нь өөртөө бас их гоё урам зориг олж аваад дараагийн даваануудад сайн барилдаануудыг үзүүлсэн. Улсын очин дүүгэр дурж аймгийн Хурц Бадрангуй арслан Мөнхбаатар нарын барилдаан бидэнд харагдаж байна. Дүүгэр дурж очин баруун талдаа суугдаж муших гэж чангруулад буцааж зүүн талдаа мушгаад тойруулж хавраад мэхийг үзүүлсэн барилдаан бидэнд харагдаж байна. Мөнхбаатарын барилдаан энэ сайн барилдсан шүү энэ сүүлийн тойргийн барилдаан дээр. Бас бүрэн гарахгүй байгаа лээ тий. Тий, баг зэрэг нурууны зовиртой байх шиг үлээ. Бас ханааттай байгаа гэжсэн. Тэгээд тойргийн хаалт руу бол их сайн 4-5 дугаар тойрогт сайн барилдсан. Мөнхбаатар арслангийн хувьд. Эхний бас 1-2 тойрогт нэг төдийлөн эсэргүүцэл үзүүлэлгүй би бас төдийлөн сайн алж өгсөнгүй юу. Яг өөрийнхөө барилдааныг гаргаж чадлагүй өвдөг шороодсон. Тэгээд Завхан аймгийн баг хэрвээ яг аймгаар болох юм бол одоо лав гэрэл зан дүгэр дөрж начин гээл. Тий. Болоод явчихаар бас чангарчгаар л харагдаад байгаа юм л да. Сонирхолтой бүрэлдэхүүн бас гарна шүү тий. Дөөр дөрж энэ жил улсын наадманд бас сайхан барилдах баха. Цолоо батлах, цаашлаад цолоо ахиулах хүртэл барилдах боломжтой юм. 2 дугаар тойргийн сүүлийн барилдаан Завхан аймгийн Харцаг Ринжин жүгдөр Арган аймгийн Харьяатай аймгийн зан Түмэн Дэмбэрлэр багийнхаа давааг нэгээр ахиулж байна. Ринжин жүгдрийг яг толгойтой талдаа босгодог энэ босгаад хөмрөөтөө босгодог энэ мэх бол өөрийнх нь бас үндсэн хийдэг дархан мехнүүдийнх нь нэг тэгээд яг дөнгөж долгоо эхлэхдээ зэрэгцээл байран дээр нь сэлгэж босгаад мэхээ үзээлээ. Чин жүгдөр өргөний барилдаанаас дээшээ барилдахгүй байгаа ч гэсэн ер нь барилдаанаас барилдаанд ер нь илүү чангараад байгаа нь ер нь ажиглагтаад байгаа шүү. Тий. Энэ нэттгээ барилдаад байж хахад л ер нь бэлтгэл дээр сайхан тулаад байж хахад л сайжрна л да өөрөө нас залуу бүхий хувьд. Шууд бидэнд дэмсээ совлоо багуудын 2 дугаар тойргийн барилдаан харагдаж байна. Уламжлал ёсоор улсын залуу арслан Батмагна хамгийн түрүүнд аймгийн арслан Эрхэнбаяраар багийнхаа давааг нэгээр ахиуллаа. За тэгээд энэ барилдаануудын ард дээрс сошиал орчинд энэ Батмагнаг харахаар барилдах их амархан юм а гэсэн тийм комментууд нилээдэд харагдана лээ. Тэр ч бас үнний ортой үг шүү. Итгэж амархан харагдуулж байгаа л да. Бүхэлдэж ийм амархан юм аа гэдэг мэдрэмжийг өгöd байна. Бүх барилдаа давхал ийм амархан юм уу гэж гайхмаар байгаа юм л да. Унахад ч ийм амархан болж болно л доо. За тэгээд 2 дугаар тойрогт аймгийн арслан Төмөр цоож улсын очин даваа очроор багийн давааг нэгээр ахиулсан. За 2 дугаар тойрогт бол MCS Energy баг бол ер нь чангараад ороод ирсэн. Эхний тойрог бодвол ер нь нэлээд шийдэмгээ барьдаг. Дараа нь 2 даваа. Зүгээр ч нэг бас хүснэгтийг тэргүүлээгөө гэдгийг харуулсан. Тэгээд хэдий алтан цоож арслан байхгүй ч гэсэн бид ямар хөө хэмжээний ур чадвартай, ямар хэмжээний хүч тамиртай вэ гэдгээл
харууллаа гэж таагаад байгаа. Тэгээд хамгийн гол нь баг өөрөө ямар жигд бүрэлдэхүүнтэй вэ гэдэг нь ингээд энэ даваанууд дээрээс бидэнд харагдаж байгаа. Нэгэнхэд дутаг бол юу хангалттай нөхч шүү дээ. Одоо ямар сандал золбоох сэлгэнд нь суугаад байж байгаа үү. Улсын орчин төвшин төгс зүүн талдаа алхуулж маш гоё хутгаад улсын арцаг мөнх баяраар 2 дугаар тойргийг хааж давааг авлаа. Ингээд 2 дугаар тойрог бол 4-1-ээр өндөрлсөн. Төвшин төгс начин бод одоо багийнхаа бас ганц давааг 2 дугаар тойрогт бол авсан байгаа. Эхний тойрогт харьцуулахад өрсөлдөөний хувьд бол илүү чангараал ороод ирсэн тийм. Тэгээд Алтан цомын хувьд бол нэг 5-5-аар халз барилддаг учраас нэг аль бүхчүүд хоорондоо оноолт таарах вэ гэдэг нь их чухал болчихж байгаа юм л да. Хоёр бүхий хоорондынх нь барилдааны тэр нийцтэй байдал, нийлэмж таарах уугүй юу гэд. Яг энэ хоёр бүхий жишээн дээр ихэд л одоо солгоо талтай хоёр бүхий барилдаанд Баянгар аймгийн Баянлаг сумын яриатай аймгийн арслан Алтан гэрэл, Өрөнгө аймгийн яриатай аймгийн арслан Ган тулгыг давсан да. Яг тал таарчгаад хоёр биенээсээ нэг л их барилдаан гарахгүй хүлээж өгж байгаад Алтан гэрлийн хувьд Дагийн хувьд бол зүүн талдаа дайраад шилдэж дайраад мэхийг үзэлээ. Яг гараанд бол Баянгар аймгаас ингээд Магна А2 гарч байгаа юм ба шүү дээ. Тэгээд золбоох сэлгэнээс та голцоо Магна А2-ээс хойш шиг суугаад харж байна уу? Тэгэл гол сэгээ суучлаа юм. Одоо ч жигтэрэд бол те багаараа дэмжиж байгаа байна. Ер нь л одоо өргөөнд ирээд та мэдээд ингээд зураг аавн. За багийнхаа ард нь очиод ингээд те дэмжиж гин үдж гин. Баг нь одоо энд уйлралт бол үнэхээр сайн байгаад байна шүү дээ. Тэ энийг базаад бас та ер нь хэлвэл нийт одоо бэлтгэлжилт те тэр олон үнийг хөдөлмөрлөг хөрөлтөнийг л ер нь үздэг та юм бол МСС барилдааныг л ирээл үзэж байна. Багаа бол дэмжиж анханаас нь Алтан цом ихснээс хойш. Ер нь гоё шүү дээ тэгэл. Багийн чи Дамасо тэр од групптэй хийсэн баг тий барилдаа. Золбоо ганыг жинхэнэ өндөлзүүлсэн, жинхэнэ хөрлөлдсөн гоё барилдаа болсон шүү дээ. Шийдвэрлэх барилдаа. Тийм барилдааныг л үзэх гэж тэгэл ирж байгаа шүү дээ. Тэр даваанаас шалтгаалаад бас МСС Energy баг одоо Алтан цомын хүснэгтийг тэргүүлж байгаа шалтгаан болж шүү дээ. 13-12-оор шийдэгдсэн барилдаа. Тийм чухал өрсөлдөгчөд авсан тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөгч. Оргилуун брэнд, оргилуун амьдрий. Хамтдаа бүтээй Rio Tinto. Таны санхүүгийн нүмер. Ирээдүйг технологиор холбоно. Mobicom. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Хүний амьдралын бүх хэм жижигээс эхэлдэг. Анх би амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэж байсан хүн. Тэгсэн чинь одоо зориг нэгтэй, найз нөхөдтэй болж улам олуулаа болоод бүгдээрээ л хөгжөв. Хүн ер нь эрүүл байх, сурах, хөгжих, боловсрох орчин нөхцөлд байх юм бол зогсолтгүй урагшилж амьдрал цэцгэлээд ирдэм байлээ. Манай хамбогдсон яг л тэр замаар хөгжиж байна. Supreme аккумулятор. Уг найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Siban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгдийн асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар Шунхлай компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Өнөөдөр ирсэн жаргалтантай шар төмс шүү. Гой төмс аваад. Төмөр нөөлөг сэтгэлээ сургана. Таны санхүүгийн нүмер.
so high your love. Where does it go when it's dark? When I feel like I'm done. Just one look at your face. Арилжаан брэнд. Арилжаан амжиг. Вүү синемагаас нэг кинод үргэлжлэхэд 10 сая төгрөгийн цахилгаан барааны супер азтан болох боломж нээлтэн. Кино үзээд үү? За байж та. Хожчихлоо. Вүү синема плей дарах бүрт боломж эхлэв. Шинэ болон одоогийн хэрэглэгчид 2 дугаар сарын 28-ыг дуустал. 60 ГБ дата 60% хямдрлаа. 11-р сарыг дуустал Mobicom application-аас амжиж цэнэглээрэй. Data always on. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Гар утсыг Монпейн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хамтдаа бүтээй Рио Тинто. Таны санхүүгийн нөмөр. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Тус тусалгооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas. Өвтэйсэн өрөмтдөг сүү их нүүдэл. Урхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobi Home. За ингээд 3 дугаар таригийн барилдаана хүлээн авч үзье. За энэ Монгол болон Хатан Интернэшнл багийн 3 дугаар таригт улсын зан 5 гэрэл улсын начин 4 дорчтой онол тарж барилдсан. За аймгийн Арслан Бомбаяр улсын зан Сүгбаттай, аймгийн Арслан Мөнхбаатар улсын хацаг Зоригт Батартай онол таарсан бол улсын эдия Түмэн Дэмбэлтэй Эрдэнэчин жүгдэр Шав дорчтой онол тарж барилдсан. Тэгсэн аймгийн зан Түмэн Дэмбэрл улсын эдиагийн ард нь гараад өвдөглүүлсэн. Улсын эдийн өмнөх тойрогт Сүгбаттай хийсэн барилдааны ард дээр хөл баг зэрэг зөөврлээд яг бүрэн барилдаанаа гаргаж чадлаггүйгээр өвдөг шороцсон гэхэд буруудахгүй бах. Тэгээд энэ Монгол багийн хувьд бол сэлгээ байхгүй. Энэ тойрогт барилдсан. Ялч бас хөл эвгүй чагтлагтаад унсан л да. Тэгээд тэр дээрээс шалтгаалаад улсаадыг төдийлөн бас эсэргүүцэл үзүүлсэнгүй. Аймгийн зан Түмэн Дэмбэрлийн энэ тойргийн эхний даваа. Энд дэрсэн улсын зан Сүгбат аймгийн Арслан Бомбаяртай 3 дугаар тойрогт оноолт тарж барилдсан. Бомбаяр Арслан дөрвөлжил сайхан тэрж аваад толгойдоо талдаа хутгах гад хий хутгаад урагшаага мушгуулж өдөг шороцсон барилдаа харагдж байна. Ээлж даваа авч ер нь ингээд 3 дараалаад тэгсэн. Сүгбат зан нээлтийн 3 тойрогт 3 барилдаа хийж 3 даваад 4 болон 5 дугаар тойрогт аймгийн Хурц Арслан Мөнхбаатар болон улсын зан Лав гэрэл нартай барилдсан. За тэгээд илүү өөрөөс нь одоо юм биеийн жим багтай хөдөлгөөнтэй хөлд явдаг тамирчид бол ер нь Сүгбатад нэг талаас амар байдаг л да хараад хахад. Яг тэдний адилаар өөдөөс нь дайрч явж байгаад алдаа гаргахыг нь хүлээж угаад л алдаан дээр нь мушгаад арчлаа. Тэгээ өөрөө ч хөллөө алдаа тэгж гунаад байдаггүй учраас ер нь сайхан жижигтэр биетэй өвгчүүдийг бол ер нь их олзолж барилддаг л да. Улсын харцаа Зоригт Батарын даваанд аймгийн Хурц Арслан Мөнхбаатартай барилдаа. Зинжиг дээрээс урагшин таллаад өвдөлүүлсэн барилдаан харагдаж байна. За ингээд 4 дахь даваагаа очирч байна. 3 дахь даваагаа юу? Зэрхэд бол 3 дугаар тойрогт бол Хатанд Интернэшнл бас л сайн чангараад ороод ирсэн. Ер нь 4-1-ээр
энэ даваа өндөрлсөн санагдж байна. Тэгсэн. Яг тойрог эхэлж ахлаа ярьжсэн. Мөнхбаатар Арслангийн хувьд бас баг зэргийн гэмтэлтэй байсан гэдэг. Тэгээд сайжрын зөвөртэй болж ирсэн тэр нь харагдж байна. Завхны хоёр бүхий барилдаа Монгол Улсын гавьяа тамирчин улсын зам мөнхтөрийн лав гэрэл. Улсын начин дүгүр доржийг зүүн талдаа шуудагдаж халаад. Сугдаж халаад араар нь шуудагтай талдаа шахаж мордсон барилдаа. Бидэнд харагдж байна. Лав гэрэл заа ингээд 3 тойргийн ар дээр 3 даваатай болж. Орж ирж байгаа нь энэ. Давааны төгсгөлд үлдсэн аймгийн Арслан Шарав дорж аймгийн харцаг Ринчин жүгдэр нарын барилдаанд аймгийн Арслан Шарав дорж томорхож илүүрхээ дургшин нөмөрч дараад мэхийг үзсэн барилдаан харагдаж байна. Зөвхөн бүхий өргөний бүгжилсэн барилдаанд 7 өдрийн өмнө хоорондоо оноолт харж барилдаад Наврысын барилдаан дээр шигснэгч байна. Ринчин жүгдэр Шарав доржийг бусгаад давчсан байсан бол залуу үеийн тамирчдын хувьд бол хоорондоо даага нэхэд Шарвагийн хувьд бол 7 ар дээр давсан нь энэ. Шууд бидэнд залгаад MCS Energy болон Ховлын хаан багуудын барилдаан бидэнд харагдаж байна. Мөн адилаар л улсын начин Улсын Арслан Батмагна. Улсын начин төвшин төгсөөр эхний тойрогт. Эхний даваанд хамгийн түрүүнд урдаар мэхийг үзэж давлаа. Энэ л одоо манай үзэгчид андахгүй л болоо тий. Гарлаа давлаа гэдэг шиг Батмагна Арслан ер нь ямар ч барилдаанд барилдсан төрүүлж давдаг л болоод байгаа. Угсаа ч өөрийнх нь барилдааны онцлог арга барил юм л дээ. Галтай, эрчтэй, цогтой барилдаан үзүүлдэг. Тэгээд ийм барилдаан байхгүй бас Батмагна биш болчихно л доо нөгөө талаасаа. Яг Батмагнаагаараа байхын тулд яг энэ барилдаанаа гаргаж байж л онцлог байгаад шүү дээ тий. Бүхийн хувь бүхийн. Урдтай цэвэрхэн бас үзэж байгаа хүмүүсээ ч хэлэхгүй ер нь амар барилддаг л хүн л дээ. Үзэгчид гэсэн юм ийм л барилдаанд бас дуртай л байх л та тий. Олон ч хүмүүс байгаа. Золбоохийн хувьд бол MCS Energy багаас энэ жил сэлгээнээс гарч барилдах юм байна тий. Чи өөрөө 5 гарч ирүүлдэг шүү дээ. Гарч барилдах уу? Гараандоо. Тий. Өөрөө нэг бол эхний гараанд гараад MCS дасгалжуулагч энэ багийн одоо хэндээ сэлгээ хэд дээр яаж гарах гэсэн бүх юм хийж байгаа хүн шүд садах жаа. Тий. Тэгэхээр бол юм энэ хөндлөнгөөс одоо хатантын Пүрдав гарсан ч гэсэн ер нь эхний 3 тойрог үнсчөөд за сүүлийн нэг 2 тойрог дээр гарч барилдаад байгаа шүү дээ. Одоо энэ удаа ч гэсэн бас тэгэж барилдсан. Яг саяны одоо барилдааны дараа сэлгэнээс орж ирж байна лээ. Ер нь бол яг хоёр талаас хоёр давхар үүрэг гүйцэтгээд за тэгэнгүүт нэг хөндлөгөөс ажиглаж явах шиг байна л да. За бусад бүхчүүдээр зүгээр барилдахдаа давхтаа одоо анхаарья гэдэг юм тий. За Пүрдав гарсан болон Золбоо арцгийн хувьд бол арай нэг одоо ер нь өнөөдрийн барилдаа ямар хөө байна. Хин арай өөр бэтгэлтэй байсан байж гэдэг юм уу. Ажиглалын маягийг хажуу талаас нь ажиглаад зөвлөгөөгөө өгөөд барилдахараас их сонирхолтой санагдаад байгаа юм л да. Өөрсдөө хизээ орох уу гэдгийг харуулсан. Тэгээд гарааны тавдаа бас ямар бөхчүүдээ оруулах бас эн чинь яг одоо ингээл бүр шийдвэрлэх даваа ах тусам л яг бас яг онсон сайхан шийдвэр гаргахт л тий. Давааны барилдаа шал өөр болоо юу шүү дээ. Тэгээд нэг сэлгэгдсэн тамирчин буцаад аваад гарч ирэхгүй учраас тэгээд тооцоо мэдрэмжтэй байх хэрэгтэй байна л да. За ингээд 5 дугаар тойргийн барилдаануудаа хүлээн авч үзье. Маш сонирхолтой барилдаанууд гарсан 5 дугаар тойрогт. Пүрдав гарсан сэлгээгээр гарч ирж өмнөх тойрогт лав гэрэл заанд унсан бол энэ тойрогт багаа ахлан аймгийн арцаг Ринчин жүгдэртэй барилдсан. Би тэгээд Пүрдав гарслаг бол сэлгээгээр гарч ирсэн цар ганц шалтгаан бол Ринчин жүгдэртэй барилдах гэж гарч ирсэн юм болов уу гэж тааж байгаа. Ринчин жүгдэртэй ойрхон бүгжилсэн барилдаанд барилдаад 4 даваанд хайчихсан байсан. Тэгээд бас нэг нутгийн залуучууд Ринчин жүгдрийн өдөөс нэг эсэргүүцэл багтай барилдаа үзүүлсэнд Арслан бас нэг бүхний сургамж үзүүлж өөрөө барилдаж харуулъя гэсэн бодол байсан болов уу гэж бодсон. Эхний тойргийн эхний давааг улсын начин дүгүрд орж аймгийн Арслан Лувсайд яг итэж түлхээд давсан барилдаан харагдаж байна. Тэгэл Пүрдав гарсан чи тэгэл бас сайн барилдааны төгсгөл дуустал үзсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд нөгөө сургалтын олон арга хэлбэрээс бас өөрөө нөгөө биечилж үлгэрлэн үзүүлэх арга хэлбэрийг бол Пүрдав гарсан хамгийн гайхалтай хийдэг өгчүүдийн нэг л дээ. Тэгээд сая дүгүрд орж начин авснаар ерөнхийдөө хатанд интернэшнл ялтынхаа давааг бол тэгсэн авчихж байгаа. За гэхдээ энэ барилдаан тийм ч амар одоо өндөрлөөгөө тий. Зөргөө арцгийг давсны ар дээрээс аймгийн Арслан Бомбаярын барилдаан сайхан урам зоригтой сэргэж орж ирээд 5 дугаар тойрогт өсөж байгаа залуу аймгийн Арслан Шарав доржийг сэжиж хутгаад тас гэдэрг нь буулгасан барилдаан бидэнд харагдаж байна. Бомбар Арслан бол цагаан сарын барилдаанд шүгийн дөрөвт үлдэж байсан. Ийм бүх Санжаадам аваргыг 4 даваанд давж байсан. Тэгээд залуу Арслангийн өдөөс яг өөрийнхөө үндсэн барилдааныг харуулсан бол Инхтүрийн Мөнхбаатар Арслан энд өөрийнхөө барилдааны шилжилтийг харуулсан. Зүүн хуураад баруун талдаа бярдаж мушгаад. За мушгаач гэхээс илүүтэйгээр бараг таа зорж тонгороод аймгийн зан төмөн дөмбөрлийг давсан барилдаан бидэнд харагдаж байна. Урдсан тал руу сугдаж мушгаад
буцаагаад баруун талтаа тойроод гараад ирэхтэн дагуулж тонгороод ихийг үзсэн барилдаан байна. Энэ даваа Ив Монгол клубын 10 дахь даваа байсан бол 11 дахь давааг улсын заануудын тулаанд Монгол улсын гавь тамирчин улсын зан 5 гэрэл улсын зан Сүхбатыг зүүн талд нь хонгодож мөхийг үзээгээд багийнхаа 11 дахь даваа хоёр зааны барилдаа бас гоё өссөн шүү дээ. Бас гарч ирээ шилжүүлээд бас тий яг давааны юу л гарч байгаа болохоос яг өргөөнд очиод үзэх барилдаа чи яг тэр байхгүй. Дэлгэцэн тий бүх ингээд өөрийнхөө барилдаа дэлгэцээр үзэх юм бол яг л дэлгэцэнд орж ирсэн барилдаа л үзнэ. Тэгсэн. Яг энэ хоёр ч хоорондоо ингээд шаваал зогсож явах хүртэл тэр мэдрэмжийн хувьд бол их ондоо болчихж байгаа юм л да. Лав гүрэлзан энэ ям гарагт багаат л болж 5 барилдаан хийж 5 давсан барилдаан байна. Ижил цолтой улсын зан Сүхбатыг энэ зүүн хонготоогоор хоёр нь бас том мэдэгдэл хийсэн давааг өөрийн болгосон юм болов уу гэж хувьдаа харж байна. Бүрүү давгарс Эрдэнэчин өдөр нарын барилдаан их сүүлд үлдээд Завхан аймгийн Баянц сумын яриат аймгийн залуу харцаг Рэнчин өдөр улсын арслан бүрүү давгаар босч байна. Давж байна. Хамгийн удаан барилдаан болсон шүү. Бүрүү давгарстай дөрөвнөөр тэнцэлтэй энэ Монгол ямар тааж 5 дахь тойрогт барилдаад ясан. Гэтэ эцсийн үр дүн бол 12-13-аар Хатанд Интернэшнл ялт байгуулж байгаа. Дөрөвний дүүрдэрч начны хамгийн түрүүний барилдаанд жаахан сунжирсан болж гэдэг юм уу те. Нөхцөл байдал бас арай өөрөөр ингэж болох байсан шүү. Ингээд харахад зүгээр Бүрв сайхан зан ороод ирэхэд л энэ багч нь чангараал явчихсан байна. Тэгээ Бүрв сайхан зан дээр гадна нь Оюн болд Арслан улсын начин отхон төгсгээд хоёр бүх байна. Оюн болд ч бас мэдрэмжтэй бас одоо барилдаан сэргээд гоё болцсон байгаа шүү дээ. Багадаа л 2-оос 3 даваа өөр юм болгочихно. За тэгээ Бүрв сайхан зан ороод ирэхэд бол Ив Монгол клубын хувьд бол нэггүй баг шүү дээ. Ямар зузаан бүрэлдэхүүнтэй баг вэ гэдэг нь бидэнд харагдаж байна. Энэ зүүн Завхан аймгийн Баяр наадам Түрүү бүхийн тааварт зүүн-эсээр харах аймгийн харцаг Рэнчин өдөр Алтан цомын сүүлийн тойргийн барилдаан аянхүү хийж Бүрүүдэг орслон давж энэ үлрэлийн Алтан цомоо хааж байна. За ингээд 12-13 ярцаатай Хатанд Интернэшнл удирдлагын 5 дахь хожлоо авсан. Ингээд одоогийн байдлаар бол төсөлтөй 2 дугаар байранд ирэмдэж байгаа 5 хожил 2 хожигдолтой гэдэг амжилтыг бол үлрэлт үзүүллээ. За ингэснээр ямар тааж бас шгшээ 4-т үлдэхтэй ер нь бол болцлоо Хатанд Интернэшнл хангаж гисэн. Тийм. За ингээд 5 гарагийн барилдаанаас бид МСС болон хатантын багуудын нэрийг аль биесээр тодорхой болгож өөрсдийн болгож авч байна. За дараагийн барилдааны 5 дугаар тойрог харагдаж байна. За Хувлаа хаан болон МСС Energy багуудын 5 дугаар тойргийн барилдаан. За энэ даваа тойрогт бол улсын начин даваа очоор улсын арслан Батмагнатай онол таарч барилдсан. За улсын начин төвшин төгс бол улсын арцагт золбоотой. Улсын начин Лавгдорж Мөнх баяртай, аймгийн арслан Эрхэн баяр улсын начин цогт гэрэлтэй, улсын начин Оргил болт аймгийн арслан Алтан гэрэл нар хоорондоо таарж барилдсан. Хоёр багийг энэ барилдаанд тэргүүлж цол амжилтын ирэмбэр тэргүүлж барилдсан хоёр бүхийн тулаанд улсын арслан Батмагна улсын начин даваа очрыг зүүн талдаа харуулж дахимдаад ихийг үүсэж 5 тэгс амжилтаар энэ барилдааныг өндөрлүүллээ. Улсын арцаг Мөнх баяр улсын начин Лавгдоржийг толгойг нь уургалж урагшин 4 хөллөж тумбраад иж дараад ихийг үүссэн барилдаан бидэнд харагдаж байна. Булган аймгийн арслан Эрхэн баяр улсын начин цогт гэрлийг Синжигний барьцнаас хонгодоод давсан барилдаан. За Батмагна арслангийн барилдааны удаашруулалт харагдвал их гоё таазаа шидэж хөндийн төвөө шилжүүлж тагимдна. Энэ хоёр бүхэл хоорондоо бас үзүр төр улсын аймгийн цолтой бүхчүүдийн барилдаан 2 удаа үзүр төр өндөлтсөн. 1-1 байсан тий 2 удаа үлдээ. 1-1 давсан. Гэхдээ 1-1 төрүүлсэн. 1-1 төрүүлж 1-1 үзүүрлсэн хоёр бүх хоорондоо онол таарсан энэ. Улсын начин төвшин төгс улсын арцаг золбоогоор хаалтын даваа гой мэдэрсэн шүү. Төвшин төгс. Төвшин төгс зүйлтэй ямар мэдрэмжтэй вэ гэдгийг харагдсан баг. Өөдөөс нь сүрж хутгаад ихийг үүсэж байна. За энэ даваагаар бас төвшин төгс начин энэ үлрэлийн Алтан цомын хаалтын давааг өөр юм болгож байгаа нь энэ. Аймгийн арслан Алтан гэрлийн 5 дугаар тойрогт улсын начин Оргил болдоор даваа авч багийн нийлбэр дүнг 14-11-ээр 5 дугаар тойргийг хааж байна. Улсын наадмын 2-ын даваа шүү дээ. Алтан гэрлийн хувьд бол энэ өдөр 3 барилдаан хийж 3 давж 2 удаа өвдөг шороодлоо. За саврын хувьд ер нь бэлтгэл сайхан жигдэрч байгаа гэх юм болж байгаа. Эндээс харагдаж байна. За ингээд 11-14-оор МСС Energy баг улирлын сүүлийн барилдаанда
ялд байгуулснаар улирлыг 6-1 гэсэн харьцаатай тэргүүлсэн. За энэ барилдаанд бол Улсын арслан Батмагна 5 тэгс. Ерөнхийдөө 2 амралтын өдрийн барилдаанд 3 бүх 5 давлаа тий. Орхон бэр арслан, Батмагна арслан, лав заа ингээд ерөнхийдөө бас энэ цагийн 3 шилтгэл. Тий. Магадгүй ханга авраг барилдсан бол нөгөө хаз барилдааны 4 гэдэг шиг 5 барилдахыг 5 давахыг үгүйсэхгүй тийм ээ. Тэглгүй байх уу. Тэгээд лав гэрэлзааны хувьд бол харамсалтай нь багийн дараагийн шатанд одоо шигшээ дөрөвт шалгарч үлдэж чадсангүй. Боломжит 35 даваанаас 34 даваа 2 унаатаагаар 5 дугаар тойргийг хаасан Улсын арслан Батмагнагийн 7 дугаар тойргийн барилдааны төв үргэлжлэхийг хамтдаа хүлээн авч үзцгээе. За энэ барилдаан эхлэхэд бол 27-2 гэсэн амжилттай боломжит 30 даваанаас 27 давааг цуглуулчихсан. Нэг даваанд нэг барилдаанд сэлгээнд зугаад 2 удаа өвдөг шороодсон байсан. Улсын арслан Батмагна 28 дахь даваа бидэнд энд харагдаж байна. Дөрөв Орхон баяр арслангийн давхар шуудганы барилдаан дээр ямар сайн байгаа вэ гэдгийг хэлж байсан бол Батмагна арслангийн хувьд бол яг энэ дөрвөлжилсэн сугны хонхортой хав дөрвөлжин золгосон барил дээрээс барилдааны хувилбар ямар олонтой ямар гоё шилжиж байгаа вэ гэдэг нь бас бидэнд тодорхой харагдана. Сэрүү барилдаанаас яг бүр барьцгүй давхар хамдаг байсан Батмагнагаас бол одоо дөрвөлжин барьцсан дээрээс хавирдаг, наадаг, толгоо ургалдаг, тахимддаг, суйлдаг Батмагна болж одоо биеийн жин нэмэгдэж байгаа, бие том болж байгаатай холбоотойгоор өөрийнхөө барилдааны хувилбарыг ч гэсэн их гоё өөрчилж өөрийгөө шинчилж байна. 2 дугаар тойрогт аймгийн арслан Эрхэн баярыг баруун талдаа суугдаад урагш нь өнтөрч суйлж мордоод ихийг үүсгэсэн барилдаан бидэнд харагдлаа. 3 дугаар тойрогт улсын начин төвшин төгсөн эсрэг мөн адил баруун дөрвөлжлөөд баруун талдаа суугдаж хуурж байгаа огцом зайлж бусгаад ихийг үүсгэсэн барилдаан харагдж байна. Сар шинийн баярын барилдаанд харсан Батмагнагаас бол арай жаахан жим багтай Батмагнаг бид энэ хаврын үйлрэлд харж байгаа юм болоо да. За ингээд 32 гэсэн нийлбэр давааны амжилттай энэ давааны ард дээр болж байгаа. 4-р тойрогт 31-2, 5-р тойрогт 32-2 гээд боломжит 35 даваанаас 32 давааг цуглуулсан байна. Нэг даваа үндсэн санагдаж байна Батмагна арслангийн хувьд. Яг 35 байл 34 барилдсан. Тий, нэг даваанд сэлгэн цуусан. Сэлгэн цуус. Баг их амархан ялчихсан. Тэгээ сүүлийн даваанд нэг сэлгэн цуусан барилдаан байгаа. Тэр сэлгэн цуусан барилдаанд барилдалгүй за суулгүйгээр барилдаад 33-2 гэсэн амжилттай л байх байсан юм уу та. Тэгээ хөвчлөх юм бол эн чинь баг 95, 96% орчим л дээ. Амжилт гараад ирнэ. 35 барилдаанаас 95% гүйцэтгэлтэй гарч ирнэ гэдэг бол бас хуучин өмнөх нийгмийн үед бол улсын зан эсвэл улсын одоо арслан цолоо батлах хэмжээний спортикад барилдааны яг амжилтаар бодох юм бол яг тиймэрхүү хэмжээний л амжилтыг гаргаж байна. Дээр төрүүлсэн алдартай аваргууд улсын бүх ард түмний спортикадад төрүүлсэн аваргуудыг харахаар нэг 30 барилдаанаас 27-2, 28-2 гэсэн амжилттай л гарч ирдэг байсан. Тэгээд аваргуудын хэмжээнд л байна гэдгийг илтгэх үзүүлэлт байна. За одоо даваа тэргүүлж байгаа бүхчүүдийн 32 даваа статистикийг харуулж байна. За Батмагна арслангийн хувьд бол 34 барилдаа хийж 32 давж 2 унсан үзүүлэлттэй. За лав гэрэлзааны хувьд бол 32 барилдаан хийснээс 27 давж 4 унсан. За Орхон бэр арслангийн хувьд нийт 26 барилдснаас 23 давж 3 өвдөг шороодсон. За Бян Батмагна арслангийн хувьд бол нийт 25 барилдаж 21 давж 5 одоо унсан байна. Тэгэхээр Бян Батмагна арслангийн хувьд бол сүүлийн 2 барилдаандаас оролцоогүй гэхлээр энэ бас боломжийн амжилт харагдаж байна. Үргэлжлүүлээд бидэнд үндэсний алтан цом төлөх барилдааны нийт багуудын хүснэгт амжилтын хүснэгт харагдаж байна. Хүснэгтийг MCS Energy баг 7 тойргийн ард дээр 6 ялалт 1 ялагдалтайгаар ихтгэл төгс тэргүүлж байна. MCS Energy баг ингээд хүснэгтийг 1-р байраар өндөрлүүлэх нь гарцааг болсон. Ингээд удирдлагын барилдаан бол өндөрлөж байгаа. 2-р байранд одоогийн байдлаар Хатант International-ийн баг 5 ялалт 2 ялагдaltaй бичигдэж байна. Нийтдээ 94 даваа цуглуулсан. За тэгээд алсын жим компани Хамаг Монгол, Апу хувьцаат компани, Апу Skytel баг, Од группийн Од групп баг гэсэн багуудын хувьд бол хожигдол тэнцүү яг одоогийн байдлаар бол тий 7 дугаар тойргийн ихний хагсын байдлаар ингээд 7 дугаар тойргийн сүүлийн хагасд бол яг энэ багууд хоорондоо барилдан зэ ялангуяа Хамаг Монгол хүлээгүүтэй Апу Skytel Од групп гэдэг энэ бол хамгийн сонирхолтой барилдаан аль нь ерөнхийдөө дээшээ гарах вэ гэдэг л барилдааныг шийдэх байгаад байгаа. Тэгэлгүй яг уу ялагдсан баг шууд шилдэг дөрвийн гадна үлдэж энэ удирдлын алтан цомын тэмцээнээ өндөрлүүлэх харамсалтай мэдээг хүлээх болно.
Тэгээд Апуйскайтл баг ямар формтой байгаа вэ гэдгийг сая бидэнд бол энэ Бямгаргийн барилдаан дээрээс тодорхой харагдсан. Нөгөө талаас Од групп хангааваргаар удирдуулсан Од группийн хувьд ч гэсэн ямар формтой байгаа вэ гэдгийг харагдсан учраас гайхалтай барилдаан бидний хүлээж байна. Хамаг Монгол бол одоогор бол 3 дугаар барилд байна шүү дээ тий. Дараагийн 2 багийн барилдаан яах. За хамаг Монгол бол ерөнхийдөө ялтаа авчих байх гэж одоо хүлээгүүгээ эсрэг бол таамаглая. За нөгөө хоёрын одоо барилдаан нэг хоёрыг нь яаж харж байна? Апуйскайтл болон Од групп. Од группыг л ялах байх гэж байна. Од групп гараад ирэх байх. Хангааваргатай тий. Би бол 50-50% магадлалтай. 50-50 арай илүү амар барилдаан гаралдаа. 13 их ойрхон байна. Тий, ойрхон барилдаанаас одоо энэ дээр л нөгөө нэг жинхэнэ дасгалжуулагч нарын ур ухаан, мэдрэмж, нөгөө сэлгэнээс хин орж ирэх үү, хизээ орж ирэх үү, хинтээ оноолт тааруулах уу гэдэг л бүх зүйлийг л одоо бараг финалаас дутхааргүй бол ийм финалаас дутхааргүй харах гэдэг шүү дээ. Өрчлөсөн финал гарах гэдэг. Тэгээд 12 гэсэн үр дүнтэйгээр тэнцчих юм бол бид 25 дахь давааны оргил барилдаан дээр хүссэн үсээгүй Монгол улсын аврах хангаа Монгол улсын арслан орхон баяр гэсэн талааныг үзэх болно. Тэгээд магадгүй бас ер нь дараагийн шатнд шалгарах багийг шийдэх барилдаан нь авраг арслангийн барилдаан байх болов. Нөгөө Мобикомын 30 жилийн барилдааны ард дээрх дахиад нэг өрсөлдөөнтэй гоё барилдааныг үзэх болов гэж тааж байна. Тухайн мөчүүд бас одоо Зэдэн цодно марцаг, хүдэр уулга зан гэсэн бүгчүүд хэр барилдах нь уу гэдэл гайхалтай хүлээлт бол бидний хүлээж байгаа. Хуваараа танилцуулах уу? Тэгээ ингээд энэ 7 хоногт Монгол бүхэн өргөөнд 3 барилдаан болно. Ер нь бол 4 сар бас их олон барилдаантай ийм сар байгаа үзэгчтэй. Тэгэхээр баасан гарагт бол саяны бид бүхний хэлсэнчлэн Залтан цомын 7 дугаар төргийн сүүлийн барилдаан. За хамаг Монгол болон хүлээгүү мөн Од групп болон одоо Апуйскайтл багуудын хооронд бол одоо сүүлийн одоо Алтан цомын сүүлийн төргийн барилдаанууд бол болно. Хамгийн сонирхолтой барилдаан болно. За үүний араас за энэ барилдаан мөн одоо N спорт цугаар баасан гарагт 17 цаг 30 минутаас гарахаар ийм одоо хуваартай байгаа. За бусад барилдаануудыг бодох юм бол харьцангуй одоо орой тий үдээс хойш ингэж барилдаж байгаа. За зөвхөн N спорт гэдгийг бас үзэгчтэй бас тодтогч хэлье. NTV-с N спорт цугаар гарна. За N спорт цуг бол Sky Media 600, Univision 61, DD 29. За мөн MBC 33 дээр гардаг. За мөн Google Plus болон Booger одоо үзэх боломжтой шүү үзэгчтэй. За ингээд 4-р сарын 4-ний өдөр би Бямгаргийн 13 цагаас Ховд аймгийн Буян сумын түүх 100 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдарчлалтай 128 бүхний барилдаан Бямгарагт болно. За үүний араас мөн Нэмгарагт за Сэлэнг аймгийн Манд сумын харьяат Улсын авраг Эрхэн баярын нэмжид ийм барилдаан одоо болохоор байгаа. 256 бүхний барилдаан. За харин Бямгарагт болох барилдаан бас их сонирхолтой. Одоо төрөв бүхэл одоо 10 сая, за үзүр бүхэл одоо 5 саяын шагналтай. За дээрэс нь одоо 5 газны үзэгчтэй шалгаруулна. За ингээд одоо хангаа аваргын бас одоо нэрмжит гэх юм те. Одоо төрж өссөн сум л тий. Тийм төрж сум. За дээрэс нь одоо хэдэн тонн гэсэн бэ? Шагнал өссөн. Тарвсны одоо тарвсан байхаар байсан бас их сонсогдсон. За ингээд бас 3 хүүхдэд бас жодог шуудаг бэлгэлэн түүнийг одоо хангаа аварга одоо гардуулж өгнө гэд бас их бэлгшээлтэй ийм сонирхолтой барилдаан бол Бямгарагт бас болох юм байлээ. Ингээд энэ барилдаануудаас үзтээ бүхэн энэ телевизээр болон энэ спорт суугаар хүлээн авч үзээрэй. За ингээд өнөөдрийн дугаарт урилга авч ирсэн танд баярлалаа. Ер нь бас ингээд бацаад хэлвэл ер нь юу хэлэхээр байна. Энэ үлрэлийн MCS Energy багийн бас амжилтыг та хэр харж байна? Алтан цомын ер нь финалд бол тий. Финалч угаасаа одоо шалгаар плей-офф шалгараад үлдчихлээ шүү дээ. Тэгэхээр Алтан цомын эзэн болж чадна гэж итгэлтэй хэлэхээр байна амрах. Одоо ингээл дэмжиж багаа бол төрүүлэн Алтан цом аавна л гэсэн. Яг анх баг болоод Золбоо Магна 2 цом хайж суужсэн. Тэгэл Баянгарын бүхэн үдэнд зургийн тавиад цомыг авах штэ хулаанаа суужаад авах штэ гэл гэсэн. Одоо тэр юугаар цом аавна гэл бич. Одоо 50% нь биелүүлчих үү? 50% болох барилдаанаас 2 багийн аль нь гарч ирэх нь тэгээд одоо үлдсэн 4 баг хоорондоо яаж зүрж таарах нь гэдэг бас их сонирхолтой байгаад байгаа тий. Магадгүй MCS шууд хатанттай 1-4 хатант дөрвөлөө ороод ч юм уу таахыг үүсэхгүй. За хамраахад бол Од группийн баг бас их хүчрэх баг байна шүү дээ. Сая таамгаар бол тий. За ингээд энэ дугаарын одоо ивент тэтгэгчтэй та бүхэнд бас давхар танилцуулъя. За ерөнхий ивент тэтгэгчээр хамтдаа бүтээ Rio Tinto, за үргэлж өдөө Apu компани, ирээдүйг технологиор холбоно Mobicom, нөмөр таны санхүүгийн нөмөр, за мөн хамтран ажиллагчаар хүчрхэг Монголын хөгжлийн хөт Шунхлаа компани, оргилуун брэнд оргилуун амьдрий, өв тийсэн өрөмтөг сүү их нүүдэл, өрхийн үйлчилгээний шинэ нэгдэл Mobihome, Mompay
хэлбэр байлаа. Тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Petronas хамтран ажиллаа үзэгчтэй. За ингээд бүх өөрийн нэвтрүүлгийн 39 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эргээд уулзъя.